Тооцоон шүүшкэстийн сонсогчдоо. Ибан эргээ ирсэн. Ингээд үндсэн бүрэлдэхүүнээрээ бид 9-р дугаараа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Яг албан ёсны 9-р дугаар. Тэгээ албан ёсны 9-р дугаар. Тэгээ өмнөх дугаар дээр тэгээд хүнддэг шалтгаантай байсан улмаас оролцож чадсангүй уучлаарай. Тэгээд бид хоёр ч бас Ибатагаа дугаар хийгээгүй баг сарлцсан байна. Тэ утчих нэлээ удчих. Манай найзын хайран дээр бас усан ч өөрчлөгдсөн байна. Зөндөө салсан байна шүү дээ. Усан их өөрчлөгдөж уул нь урт устэйсэн ч биш. Амьдралдаа бас нэг шинэ өөрчлөлт хийлээ. Шинэ Иба гэдэг. Тэ. Зарчмаар яваад байна уу да. Тэгээд манайх Apple дээр орсон, SoundCloud дээр орсон бүгд subscribe хийгээрэй. Feedback тэгээд rate тэг юу гэдэг бүх үнэлгээнүүдээ өгөөрэй. Би нөө яг статистикийг хараад яваад байгаа юм. Яг бол 4 хүн бол 5-аад өгсөн байлээ. Яг 4 хүн. Тэрнийх нь баг нэг өнөө хоёрын би өөрөө өгсөн ч гэсэн. Нэг өнөө хоёр аккаунт. Гэхдээ тэр чинь 7 хоног болох өгч болдог байхгүй. Тэнгүүд feedback нь өөрчлөгдөж штеп байхгүй. Тэгээд 2 device-аас өгч болтыг. Компьютер юм уу? Компьютер болон утаснаас. Тэгээ тиймэрхүү байна да. Apple дээр болохоор 10 гаруй хүн бол ерөнхийдөө бол сонсож эхэлж байгаа юм байлээ яг харж байгаагаас. Тэгээд эхний дугаар тэгээд тэрнээс гадна нөгөө Kanye West-ийг ярьдаг гинжин нөгөө reaction гэдэг дугаар гэдэг. Тэрийг бол айгүй олон хүн сонссон байлээ. Тэгэхээр тиймэрхүү маягаар бас тэр нөгөө reaction-тэй. Тийм жоохон reaction-тэй юм. Тэгээд тийш нөгөө нэг эго үзлийн талаар ярьдсан шүү дээ. Тэр амар гоё reaction-тэй юм жоохон шинэлэг болсон юм болов уу гэж би бол дотроо бодсон. Тийм л байна да. Өөр юу байна та хоёроор? Хичээл чи хийзээ орох чинь. Одоо 1 сарын 20-наас 7 хоног эхэлнэ шүү дээ. 20-наас уу? Тий. Дараагийн 7 хоног дуусаал юм биш. Тэгээд 27-28-наас хичээл оруулаа. Яа буцаад оюутай амьдрал ингээ орхон дээ. Энэ амралтаараа л гоё олон хийгэл үзэхгүй дүү гэж. Ажил бол хийх гэж байна. Яах гэж байна. Буцаад нөгөө газар авт юм уу? Гэж бодоол. Нөгөө газар юу? Нөгөө газар. Манай цэгийн маань архитектур байгаа. Тэгээд тийм барилгын гайгүй том компани бол цэгийн толбогдоор хаач гэх шиг тий. Амар шууд маркетинг хийгээ тий. Би бол юу хийн гээ. Юу хийж чадна. Цэгийн бол би юу вэ? Би бол тэгэл ажиллаа хийгээл одоо ажил бас жоохон нэг тийм оны дараа гэдэг чинь жоохон амралтын байдалтай байгаа. Тэгээд ерөнхийдөө 1 сарын дундаас эхлээл овоорч эхлэх байх гэсэн төлөвтэй байна. Тэгэд хажуугаар нь бас одоо пэйж мэйжийнхаа маркетинг хийх хэлтэй. Instagram өнөөдөр Instagram нээсэн шүү дээ. Instagram дагаараа Swish гэдэг доогор зураас кастгдсан байгаа. Instagram дээр бол би ерөнхийдөө гой постуудыг ингээд шеэрлээд явчихна. Тэгэхгүй бол ингээд пэйж дээр заавал зураг татаал ингээд нийтлэл бичээл явах чинь заримдаа ингээд айгу цаг ордог байхгүй. Тэрний оронд Instagram дээр үзэж байгаа зургийг гялс шеэрлэл тодорхой мэдээллийг авчулаа айгу амар байдаг. Тэгээд Instagram story бас бол илүү мэдээлэл авч болно. Тэгээд Instagram дээр бас би өөрийнхөө fantasy league болон өөрсдийнхөө логоны зураг мөр ингээд хийцэн байгаа. Тэгээд явандаа илүү хөгжүүлээд явна. Гоё шүүшкэстийн аккаунтын зурган дээр логоны зураг байгаа тий. Маа цэгийн маань бас янзалж байгаа зургууд ер нь ирээдүйд орно тий. Бид гурван зурагч орч магадгүй. Тий. Тиймэрхүү л байна да. YouTube channel нээсэн байгаа. Одоо нээцлэг оруулж эхлэх гээл. Хүлээг хэлж. YouTube дээр яг нэг баг 7 дугаар гэдэг чи баг өдөртөө нэг дугаараа тэгэл оруулах явчихад. Нилээ олон хүн сонсчих байх гэж бол бодож байна. Тэгээд YouTube-ээс ер нь хүлээл үүсгэл байгаа л да. Тэ ер нь хүмүүс ч гэсэн хэлээ. YouTube ч угаасаа нөгөө нэг амар ухаалагч одоо манайхтай холбоотой ямар нэг NBA-ийн бичлэг үзэж ямууд ингээд баг хажууд нь subscribe гэ гараад ирчих магадгүй л гэж бодоод байгаа шүү дээ. Яг үнэлгээний сайтай байна. Тий. Одоо NBA Tokyo үзэгчид маань бүгд ингээд ороод ирвэл айгүй л сайн байна. Тэгэд миний анзаарснаар бол одоо бид гурав чинь подкаст тэгээд 3-4 сар болчихлоо шүү дээ. Яг NBA үздэг
Тэгснээ подкаст гэж мэддэггүй хүмүүс юу л айгүй олон байгаад байна л да. Яг масс бол бүгд нөгөө нэвтрүүлгээ өрүүлээдэг, тоглолтоо үлээдэг, зарим нь эсвэл сонсож амждаггүй ч юм уу те. Тэгэл оройдоо нэвтрүүлгээ хүлээгээл яг тэрнээс анализ эдрийн айгүй тэгж хүлээж үздэг хүмүүс байх шиг байна. Тэгээд подкастын давуу талыг бол ерөнхийдөө бол бас ярих нь зүйтэй болов те. Сүүлийн хэсгээр бол бид гурав бас ярина гэж бодож байгаа. За ингээд NBA руугаа орцгоё. За тэгээ шосыг дөрөв арай. Тэгээд би яг ярий гэж бодож исэн нэг юмаа бол түрүү 7 хоногийн дугаар дээр бол хальтгаа яриа дуусгасан. Тэр болохоор Дэвид Стерн гэдэг NBA-ийн одоо бараг загалмайлсан хэцэг шиг хүн байхгүй тий. Үлгийдэж авсан. Глобалчлсан хүн маань ингээд мөнх бусыг үзүүлэн хорвоогоос салсан. Тэгээ энэ бол бүр NBA даяар бол одоо Стерн зориулаад ингээд яаж байгаа шүү. Бүх багууд одоо нөгөө харын юм тууц тийм гэдэг шүү. Жерси дээр ингээд үлрэл дуустал нааш тоглохоор болсон. Спортын юм тийм байд шүү. Тэр хүн хөл бум дээр тэгэл тоглолт эхлээс 1 минут бүгд бүр цэнгэлттэй яриа чимээгүй болж молдог. Бүгд ийм хар юм кистинг гарандаа өмсгөл дээрээ зөөж мөөдөг. Хөл бөмбөг дээр ч гэсэн тэгдэггүй тий. За тэгээд Стерний талаар ярихад бол 1984 он буюу Майкл Жорданы драфтын жил бол анх NBA-ийн комиссарын ажлыг бол яг хүлээн авсан байдаг. Тэгээд хамгийн анхны драфтаар авсан тоглогч нь бол Хаким Olajuwon. Тэгээд бид Монголд ч нь болохоор нөгөө драфтыг болохоор ямар олон илчвэ те. Драфтыг чинь шууд амжуулах нь баг 12 3 оноос эхлээд амжуулаад эхэлсэн шүү дээ. 14 оны драфтыг би яг үзчихсэн байхгүй. Тэгсэн чинь нэг Стерний ажлаа хүлээлгэх жил нь болоод тэгээд хамгийн сүүлчийн драфтаа яасан чинь тэр жил бол Андрю Уиггинсны нэр гарч ирсэн. Тэгээд Хаким Olajuwon бас түүний хүндэтгээд яг 84 онд өмссөн нэг юм костюм пижактайгаа ирдэг байхгүй. Ийм жоохон барьж марцсан. Яг драфтын үеэр өмсч ирсэн. Тэгээд энэ турхай залууч ийм актер залуу болохыг би мдэггүй гэл Стерн дээр хоёр бас жоохон хөвжөлтэй яриа өрнүүлжсэн. Тэгээд Стерн болохоор яг тухайн өдөр зүүжсэн зангиагаа болохоор тэр бас сүүлийн драфтн дээр зүүсэн гэж ярьдсан байлээ. Тэгээ би бас тэрийг нь сайн санахгүй л тань. Гэхдээ ер нь Стерн бол нэг тийм гангалаад байдгүй яг тийм стандарт дарааллыг барьдаг тийм гоё намплаг хүн тий. Амар гоё симпл классик юм шиг. Намплаг хүн байсан гэдэг. Грег Сегер бол өөр шүү дээ. Стайлын хаа. Грег Сегер бол түрүү жил энэ тэр нэг жил асуучлаа. Тэгээд үхлийн шалтгаан юу вэ? Стерний ч үхлийг болохоор цус харавсан гэсэн. Тархинд нь цус харавсан гэд 12 сарын 17-нд лөө. Тийм мэдээ гинт ирчихсэн байхгүй өглөө. Тэгээ за юу ч гайгүй байгаа даа гэсэн чинь мэдээж нэг нас өндөр хүн болчингод цус харавалтыг дийлж чадахгүй ингээд суцрцоонд нь хагараад ингээд явцсан л гэж уншилж байгаа юм байлээ. Миний сонссноор харамсалтай. Тэгээд Стерний ер нь бол NBA-д эхлүүлсэн юмны талаар жоохон ярилаа. За. Дэвид Стерн. Гэхдээ яг 1970-аад оны үеэр яг Стернийг байхгүй бах NBA ч амар асуудалтай байсан шүү дээ. Тийм нэг NBA, ABA гэж хоёр хуваагдaltaй байсан. Тийм NBA-ийн бүгд хар тамхи татдаг байсан. Тийм амар том асуудалтай байж байгаа. Бүгд юм шоу зингээ хөөсөн те. Одоо нэг 70-аад он гэхэр чинь одоо нэг афро үстэй нэг тийм гялцэл болсон нэг тийм тоглогчд санаад байна тийм. Тэгээд ихэнх нь бол марихуантай бараг 80% нь марихуантай холбоотой байсан гэж ярьд юм билээ. Тэгэл Дэвид Стерн ч орж ирэл хамгийн ихний баталсан дүрм нь болохоор нөгөө нэг drug use одоо нөгөө нэг ямар нэг юм ашигласан байвал тэрийг шинжилгээгээр тогтоодог. Тэгээд тоглолт болгоны өмнө тогтоож өгдөг. Тоглолт болгоны өмнө заавал шинжилгээ авдаг гэж байгаа. Тэгээд шээлэгд юм байна шүү. Тэгээд шээгээрээ 3 страйктай эхлээд тэгээд drug use ашиглаад баригдах юм бол ингээд цалинд нь нөлөөлөхгүй. Гэхдээ өөртөө ингээ ярилцж ингэж анхааруулга өгнө. Хоёр дахь дээр нь болохоор цалингаас цалингаас насна. Тэгээд 3 дахь удаага баригдах юм бол дахиж хизээч NBA төлөлт авахгүй гэсэн тийм дүрмтэй. Тэр
Тэр болохоор хатуу яг тэр үед NBA-ийг баг мөхөөж болох тийм дүрэн байсан байхгүй. Одоо тэр үед ингээд хамаг байдаг тоглогч нь ихэнх нь тийм драг ашигладаг. Тэгэнгүүт Стерн яг ийм дүрм гаргаснаар нэг бодлын backfire болоод нэлээ олон тоглогчид гарсан. Гэхдээ NBA-ийг арай жоохон тийм цэвэрхэн арай жоохон тийм олон нийт зөв мессеж хандлага өгсөн тийм болгож өгсөн л тоо. Энэ болохоор хамгийн ихний аймаас том дүрм нь юм байлээ. Тэгээд Дэвид Стерн ч бас ер нь нэлээд маркетинг талаас нь бүшилж өгөөд ер нь чадах бүх юмаа л хийж гисэн юм дээ тий. Одоо нөгөө 80-аад он гингүүд шууд Бостон Lakers-ийн райвалыг болдсон шүү дээ. Тэгээд телевизийн гэрээнд өөрчлөлт оруулсан санагдчих шүү. Тэгээд өнгөт телевизтэй бол өнгөтөөр гаргадаг болоод бүх одоо сувгуудаар тий бүх хотуудад ингээд шууд цацдаг болоод тэнгууд NBA ч ингээд тэнгууд бүх газруудаар цацаад мэдээж маркетинг энэ дэвшлэн. Тэгээд супер одуудыг яг жинхнээс нь төрүүлж эхэлсэн. Яг Стерн орсон жилдээ давхцаж MJ орж ирээд ер нь энэ хоёрын яг давхцал яг зөвлөл ингээд учруулсан. Тэгээд NBA-ийг бол ерөнхийдөө дэлхийн хамгийн том лиг болгож чадсан гэх юм уу да. Стерн ч тэгээд нөө хийсэн хамгийн том гэрээнүүдийн нэг нь болохоор Хятадтай хийсэн гэрээ байт юм билээ. Тэгээд Хятадаас яг тэр үед амар тийм том спонсоршип, маркет ингээ үүсээд ингээд Хятад бас амар том нөлөө үзүүлсэн гэдэг юм байлээ. Тэгээд өөрсдийн гэсэн мерчүүдээ хамаагүй чанартай болгоод. Тэгээд яг нэг 2 супер од түлхэж өгсөн шүү дээ энэ Magic Johnson, Larry Bird гээд яг хар цагаан 2 ингээ супер од. Тэгээд тэр үеийн супер одыг ингээ түлхэж өгөөд яг NBA-ийн зах зээлийг хамаагүй нээлттэй том болгож өгч ийсэн юм байлээ. Ерөнхийдөө тэгээд телевизээр гардаг болоод ингээд яваад яг 90-ад оныг бол алтан үеийн гэж ярьдэн шүү дээ. Сагсан бөмбөгийн. Тэнгүүд бас давхар бас Стерний үйл ажиллагаатай ер нь одоо Хятад руу гэсэн шүү дээ. Тэр үед CCTV 5 Монголд гардаг болсон байсан. Тэгээд ер нь бол одоо Монголын сагсанд бас түлхэж зогноо орж ирсэн л дээ. CCTV 5-аас гадна одоо Хятад брэндэд биш те. Peak Lining юу лээ? Антамата гэл. Тэднэрийг ер нь бол үүсгэхэд бас одоо тэр гэрээ бол аюу чухал болсон байх гэж бодож байна. Тэгэд хэн блэ нэг тоглогч хэлсэн байсан шүү дээ. Дэвид Стерн бол сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн чухлаас 2-т орох юм аа. Нэгт нь болохоор бол мэдээж үүсгэсэн Джеймс Нейсмитийг нэрлсэн. Хоёрт нь болохоор Стерний одоо энэ глобал оруулсан өөрөөрөө л төв нэмэр. Зүгээр Монгол дээр ч чинь л одоо нэг жоохон хөгжихгүй байсан юм их л ингээ гаргаад ирсэн. Тэгэл би нэг өөр UB comedy-гийн бататай л яг зүрлэлээ юм л тааж гэх шиг. Гэтэ яг Стернийг тэгэж одоо 80-ад онд гарч ирсэн гэж байна шүү дээ. Тэгэд хэрвээ MG цуг байхгүйсэн бол яах байсан бол? MG байхгүй байсан бол яг хиний үе одоо Magic Larry хоёрын үе дуусаад жоохон алтанд орох байсан бол тийм. Копиднүүсээ гарч. Хэрвээ MG байхгүйсэн бол Стерний тэр одоо явуулж байгаа тэр үйл ажиллагаа нь хэр цар хүрээг хамарч чадах байсан бол. Тэгвэл өөр нэг тоглогчийг л айкон болгож л гарч ирэх эхлүүлсэн л хаалта хүссэн үсээг угаасаа. Одоо гэтээ MG ч угаасаа л байглаасаа л амттай шүү дээ. Тэгэхээр яг ингээд нэг яг ингээд бүр нэг цаанаас ингээд хувьд заяагаар ингээд тохиолдсон юм шиг хоёулаа ингээд тийм. Энэ бол тийм conspiracy theory яа тэгж юм. Стерн чи өөрөө тэгээд 2000 оны үед болохоор AI яг iOS-ны дараа гарч эхэлж исэн. Тухайн үед бол Kobe-гоос илүү, Macri-дээс илүү гэж яригдчихсэн. AI-г бол ингээд icon байлгахыг хүсээг байхгүй өөрөө. Нэг жоохон асуудалтай л та. Нэгдүгээрт тэр хүн чинь өөрөө яг ингээ олон нийтэд гимт хэрэгт ингээ танигдсан. Гэхдээ мэдээж гимт хэрэгтэн байгааг үлдээ нөгөө хэлмэгдсэн байхгүй iOS-ын чинь зодооны үед ингээ. Найзууд нь нэлээд буруу гараар явсан. Найзууд нь бол угаасаа бүтэхгүй хүмүүсээс байхгүй. Тэгээд нэгдүгээрт шоронд орсон, хоёрдугаарт AI чинь одоо нэг тийм гангстер штэ угаасаа нэг тийм ямар ч хүн харсан энэ бол зөв залуу байна гэж харахааргүй нэг тийм тоглогчсон юм. Тэгээд шивэстэй ус мүсээс үлдчихсэн те нэг тохоо үе. MG чинь бол класс амтан байлаа шүү дээ.
нэг тийм угаасаа л нэг тамирчин хүний ингээд атлет тий. Айверсон бол илүү нэг тийм гангстер рэпер маягийн хүн байгаа. Тэгэхээр спортт бол зохицохгүй гэж үзэж байсан л та. Тэгээд дресс код дүрмийг гаргаж ирсэн шүү дээ. Тий нөгөө костюм өмсдөг гэх. Pre game-тэй заавал юм костюм юм уу ийм өргөн байги джинстэй ирж болохгүй ингэж болохгүй гэл те. Тэрийг нэмжтэй ирж болохгүй. Iverson бүр амар эсэргүүсэж ийсэн мэт тий. Хой тэгээд Iverson бүр эсэргүүцээд болий ёстой юм. Iverson ч нөгөө нэг хипхоп урсгалыг доош нь хийлээ. Ингээд хипхоп урсгалыг байхгүй болгосноор бас харуудыг ч гэсэн доош нь хийж аваа гэсэн тийм үзэл бодолтой бас тэр үед байсан юм байлээ. Тийм. Тэгэд тим дүрм гарч эхэлснээс хойш харин загвар бол огцом өөрчлөгдсөн. Бүгд skinny jeans өмсөөл те. Мурхаа өөр тийм илүү юм гоцгойт өнгийн цамц өмсдөг. Анх бол тэгэл хипхоп хувцснууд ч угаасаа нэг тийм шин байги джинс байги юм. Шууд шүү дээ. Шууд аймаг. Тэгэд яг яг хоо ингээд ололт болоод Westbrook Harden шиг юм амар хувцалтай фэшн кил болоо гаргаж ирсэн л фэшн кил. Гэтэ яг тийг нөгөө талаар нэгээд харахаар тим одоо дресс код гаргаснараа одоо тэр нэг одоо тэр шууданууд шүү дээ хувцснууд. Тэд нэр хойдолтой нөгөө л нэг гангтэй, нөгөө л нэг буудалцаа хар тамхитай эднэрийг дагуулж байгаа шүү дээ. Энийг энэ цаадлаар ингээд инбэд ингээд хорж байгаа байхгүй тий. Тий бас ер нь бол бас тэгж ойлгож байна шүү. Тэгээд Стернд Lakers-ийн зарим фэнүүд бол дургүй байд. Крис Полын солилцоог буцаацсан гэдэг. Тэр үднээс бол яг дургүй байдаг байсан. Одоо бол өнгөрсөн үйл явдал. Тухайн үед бол нэлээд шүүмжлэлтэй хандж исэн. Тэгээд Коби ер нь зодог таглах хүртлэх тэр солилцоо ингээ яригцаар л байдаг байхгүй. Яг үл тэр чинь ингээ болцоод тэгчингүүдээ маргааш нь за ингүүлэхгүй ийм юм байх ёсгүй гэж буцаацсан байхгүй. NBA-гийн тэнцвэрийг хангана гэсэн нэг тийм яг New Orleans-ыг тэр үед NBA хариуцдаг одоо GM-гүү байсан л да. Багийн эзэнгүү гэх юм уу да. Тийм. Багийн эзэн нь NBA өөрөө байсан болохоор тэр ирэх нь NBA дэсэн тийм болохоор буцаасан л гэж ярьд юм билээ. New Orleans-аас өөр багт Paul байсан бол Lakers бол очоод шал өөр болно л доо. Бас хита аврагыг бас өөрчлөх хэлсэн билээ тийм. Тэгээд Стерн яг NBA-с яг явснаас хойш Адам Силвер гарч ирээд маш олон өөрчлөлтийг оруулж байгаа. Адам Силверийг дагаад NBA-ийн тоглолтууд ч өөрчлөгдсөн. Одоо шийддэг болсон. All Star дээр ингээд хуваагдаж те багууд авдаг болсон. Өөр чи юу вэ? Тэгээ дөрмөндөө зохицуулт. Load management. Тэгээ дөрмөндөө бас өөрчлөлт оруулсан шүү дээ. 14 самраас авсан тохиолдол 14 секундэд тоглосон гэдэг. Одоо тэр нэг бас нэг юм хэрэгжих гээд байгаа юм шүү. 21 оноос тэр дүрм хэрэгжиж магадгүй 78 тоглолттой 28 дээр явдаг маяг. Тэрийг би бас сайн ойлгохгүй л байгаа л та. Тэр тэгээд плей-офф эхлэхээс өмнө дахиад нэг плей-офф болох юм хайшиг. Тэр нөгөө нэг 7-8 дугаар байрлууч одоо ингээ зүгээр амжилтаар нь жагсаагаал ихний 8-ыг орсон шүү дээ. 7-8 руу орохын тулд 10-аас 7 дээр ингээд жигсэн багууд жижигхэн тий хоорондоо юм шиг юм билээ тий. Тийж л ойлгосон. Яг бас арай жоохон сонирхолтой болгож үүднээс л тэх гэж үзэж байгаа юм байна л та. Тэгвэл зарим багууд нөгөө харамсалтай байгаа гэдэг байхгүй юу? Жишээ нь 8-аар арай гэж орчоод өсөлтөө өмсөгдгүү зарим багуудын оронд 9-оос гарсан тэр илүү өсөлтөө үзүүлнэ гэсэн яриа бол зөндөө байдаг л та. Одоо миний санахаар бол 18 оны Миннесота тэр хоёр чи яг сүүлийн өдөр тоглоод хоцсон 8-аар гарах байсан. Тэгээд Дэнвер оронд гарцсан байсан бол гэж хүмүүс бол оронд ирчлээсэн. Эдийн засаг талаараа тэр айгүй өгөөчтэй юм шүү. Тий. Тоглолтын тасалбар их зар. Тэгвэл энэ NBA-ийн бүх статыг шинжлэх шаардлага гарна л та. Миний бодлоор бол ягаад гэвэл зүгээр нэг чиг юм шүү. Одоо ингээд 10-аас 7 дугаар байранд орсон багууд ингээд дахиж ингээд юу хийн штэ. Тий. Зүгээр л яг статн дээр нь яг тэр 10-аас 7 плей-оффд орох 10-аас 7 дугаар байрын төлөх тэмцээн дээрх тим статтай байсан л тусдаа тим юу л гаргачих юм шүү.
Тэгж болох. Тэгээд 78 тоглолттой болно гэж байгаа. Тэгээд зарим юу гэлээ tournament-ийн авраг гэж бас тодорхой юм гэсэн юм. Тэр мэдхгүй жоохон сонир санагдав. Тийм ээ. Тэгвэл жоохон бас юу. Баг тойргийн авраг, их тойргийн авраг гэх нэг тийм. Тэснэ аврагуудын авраг шиг. Upper bracket, lower bracket. Тэний тиймэрхүү юм гарах гээд байгаа юм биелээ. За тэр бол яригдчихл байгаа. Тэгээд Стерний талаар бол яг дуурсахад бол иймэрхүү л байна да. Нөгөө нийтлэл рүү орох уу? Нийтлэл тэгээ байсан гэсэн тэ. Тэгээд Ringer.com-оос гоё нийтлэл болж уншсан. Цэг уншсан. За хамгийн сайн тоглосон үеийн average, хамгийн муу тоглолтуудынхаа average яг дундчуудыг нь гаргаад хонд нь хайцуулсан тийм статистикүүд байсан л та. Энэ үйлрэл ер нь фэнтези тоглодог хүмүүс ч бас айгүй сайн мэдчихэл байгаа хэл та. Одоо фэнтези дээр бол ингээд тайр 1, тайр 2, тайр 3 гэж явчихдээ штэ. Тийм. Тэнгүүд яг тэр одуудын стат нь амар консистент байгаа. Яг тэр мэдээлэл авах. Хин юм байлаа тэр тогтмол сайн тоглолт гэж. Хартен Янас Компо Леброн Дончич гээд дандаа ер нь 1-р тойроор сонгочих тоглогч байгаа. Тийм. Дандаа нэг тийм сайн тоглогч нар байна. Тийм. Тэгэд ийм одоо консистент байж чадсанараа энэ тоглогчид ингээ суперод одоо статустай одоо хүртэл яваад байгаа байхгүй тийм. Тасархаа ч юм уу. Бусдаас зүгээр бүх одод биш ингээд icon гэж ярих юм уу тийм бас. Бүх одод ордог тоглогч, суперстар тоглогч хоёр тийм. Тэгээ одоо бүх одод ордог тоглогчид нь жишээ нь нөгөө жигсаалт нэр нэгээд байгаа байхгүй. Одоо хамгийн дээшээ доошоос авалгаад. Жишээ нь тэрнэр бол D'Angelo Russell байгаа. D'Angelo Russell-ийн яг сайн тоглох үеүүднийх нь average нь болохоор 25 оноод хэд. Тэгээд муу тоглохоор бүр 8 оноо. Дундчих штэ. Тийм. 8 оноо. Тэгээд одоо энэ Дончич ихтлээд 30.2 үлээ. Тийм, Дончич ерөөсөн баг ялгаагүй те. Сайн муу тоглох юм. Нэг тийм юу 20 настайдаа хамгийн өндөр оноо дундалж Дончич байсан шүү дээ. Тэр 20 настай дундаа бүр тасарсан байлээ. Triple double хийж байгаагаар тийм, triple double хийж байгаагаар тэр. Яг хөө энэ стартн дээр би яг нэг жоохон юу өөр хандлагатай байгаад идэх нь. Яг орж ирснээс нь хойш илүү нэг пейс нь өндөрсөд тоглолтын хэмнэл нь өөрчлөгдөөд довтлох боломж нь ихссэн байхгүй. Самраас бөмбөг авчаад өмнө нь 24 секунд залаад дахиад довтлох болдог гэсэн бол 14 секунд дахиад довтлох болчихж байгаа байхгүй. Тэгэд илүү шийдэл зохиолохоор яаж ч бодсон стат бол дээшлэн л дээ. Одоо энэ чи Джеймс Хартен байна. Юу нэгт Антетокумпо. Тийм болохоор харин MVP гэдэг байгаа байхгүй Антетокумпо тий. Тийм хамгийн дундаж сайн оноо авалт нь 30.2-той. Тэгээ хамгийн муу тоглолтууд дээр 20.1 оноо дундчилдаг. 20-оос авчлаа юм шүү дээ. Араас нь LeBron James 27.17 гэсэн статтай. Luka Doncic 31.8, Jimmy Butler 24.14, James Harden 36.21 гэх. Хөө Хартны 21 оноо авчихсан юм. Domantas Sabonis 20.1. Sabonis нэр айгүй гоё аа. Бараг олстой шүү. Brogdon гимтцэн. Тэнгүүд Sabonis дээр бүх очоо авч байгаа. Ingram байлээ бас. Тийм Ingramыг бас All Star-т оруулах нэг шалтгаан баггүй наачаа. Кат тэгээд Ingram бас өөрчлөгдөж шүү тий. Хамгийн муунууд нь л бас айгүй тийм гайхмаар тоглогч зөндөө байсан. Орон гарan тийм D'Angelo Russell хамгийн орон гарan тоглогч болж тааж байгаа. Хамгийн сайн үеүүд дээр 23 оноо дундчилдаг. Тэгээ хамгийн муу үеүүд дээр 8 оноо дундчилдаг. Юу гэсэн үг юм. Тэгээ Zach Lavine тоолж болж Zach Lavine харин тийм амар орон гарan. Тэгээ Shai Alexander, Kemba Walker, Jamal Murray, Murray болоогоос орон гарan. Fred VanVleet. VanVleet бол яг нөгөө нэг заримдаа яг Лаури байхгүй сайн тоглол заримдаа нэг тоглолтод бүрэн унцдаг л та. Пол Жорж бас яг адилхан байхгүй. Кавай байнгут ингээд зүгээр шидэгч болчтой байхгүй. Заримдаа хараад тахаар. Чи яг Пол Жоржийг бол юун дээр авсан байгаа шүү. Заримдаа амар тоосгодیں۔ Зарим тоглолтод бол 30-40 оноо аваад easy тоглоод байдаг байхгүй. Пол Жорж нэг тийм гимтэлтэй ч юм шиг үгүй ч юм шиг нэг яваалаа гал та.
Энэ хоёр чинь тэр лоуд миншүн тэр ээжлэл байгаа шүү дээ. Каважи орсон. Гэхдээ ялангуяа бол Кавай бол айгүй тэр нь бол баг дэмдээд байгаа байхгүй тий. Баг 7 хоногт ганц мац тоглоод ч гэж. Жишээ нь Clippers энэ 7 хоногт 2хан тоглолттой шүү дээ. Харсан уу? Одоо яана гэж бодож байна. Одоо тэгтээ гайгүй. Бэгитэй фэнтезидээс таарсан чи алуулж байна. Манай тэгээд уулын цэгийг би 7-2-оор хожих байсан. Тэгсэн манай эди маань гимтчлээ өнөө өглөө. Бидний гол хүн нөх. Тэгээд тэр гимтлийн талаар ярихад бол Антони Дэвис яг ингээд фэнтези дээр бол ингээд одоо GTD гэдэг Game Time Decision буюу яг тоглолтын өмнө дандаа ингэ шийдвэрлээд байсан. Яг тоглох нь ойлгомжтой биш. Зарим тоглолтонд оролцохгүй байх магадлал нь өндөр. Тэгэд одоо бол баг 2 байна уу 3 тоглолт тоглохгүй амарх юм шиг байлээ. Хариу нь бол гэхдээ сөрөг гэдэг чинь мэдээж бол ямар нэг уурах амарх байгаагүй шүү дээ. Бүр тийм хүнд гэмтэл биш. Тэгэд Lakers бол нэг 2 3 баг хожигдож магадгүй. Дэвсгүй. Дэвсгүй бол хэцүү шүү дээ. Яг нь Космод боломж гарч ирж байгаа юм л да. Өөрийнхөө батлах гэхээсээ илүү солилцооны үнэ өсгөх гэж би бол бодож байгаа. Космагч нь яг одоо трейд цоохон дээр тавьчихсан шүү дээ. Гэтэл Lakers яг өөр ингээд солилцоонд үн өргөж Космагаас өөр юм халах те. Тийм бусд нь нөгөө нэг өөрөө солилцоогоо цуслах хэрэгтэй байгаа даахгүй. Одоо KCP, Rondo хэм байдیں۔ Тэгээд зарим нь бол угаасаа сольж болохгүй тоглогч шүү дээ. Жишээ нь Danny Green-ийг солио явуулчихвал Lakers-ийн хамгаалт дуусаа. Хэцүү байхгүй. Яаж л шидэх хүмж байхгүй болчих шүү дээ. Тэгэд Kyle Kuzma яг нөгөө нэг LeBron Davis хоёр бүр ингээд яг талбай дээр байхгүй нэг баг 3 4 хүн минут л байдаг. Тэр үед сайн довтлуулна, сайн довтлж чадахгүй бол тэгээд тэр тоглолт байхгүй болчихж байгаа. Хараад хахад. Тэгэл нөгөө хоёр нь чирдэг нэг тиймэрхүү бол юм айгүй их ажиллаж байгаа. Eminem шиг шар үстэй болсноос хойш нэг орон гарan байгаа да. Чухал өглөгч бол байхаа болчихлоо шүү дээ. Яг жоох орон гарan шүү дээ. Тийм. Тэгэхээр Detroit руу Rose-оор соличмаар байгаа байхгүй би болчих шин. Rose-оор солилоо гэхэд Rose дахиад хэдэн жил тоглох юм? Одоо Lakers энэ жил дараа жил гэрээтэй л энэ жил дараа жил гэсэн л ер нь бол яг авраг авах боломж нь энэ жил дараа жил ч ер нь бас хэцүү дээ. Тийм. Дараа жил LeBron бол баг нилээн амралттай л тоглох бол бас хэцүү шүү дээ. 36 илүү хүрч байгаа шүү. Тэгэхээр яг энэ жилдээ ингээд бүх оолыг хийгээд барьчвал зүгэл гэж бол хараад байгаа. Болдог бол яг Kuzma Rondo хоёрыг Morris Rose-оор сэлчмээр байгаа. Би бол өөрөө пэйж дээр тэгээ нийтсэн боломжтой л харагдчихлээ л дээ. Rondo-гийн хэрэг бол нэрээ өстой түүч байхгүй энэ багт. Нэг л хурга ассист өгөл яваад байгаа шүү дээ. Тэгээд Rondo ч өөрөө нөгөө нэг бөмбөгөө заалж орж ирэл хүмүүс нь сулрахыг хараад ингээд тоглолт нэг найруулж байгаа бол надад ерөөсөө санагдахгүй байгаа. Rose бол хамаагүй дээр сонголттой. Rose нэгдүгээр өөрөө довтлооны санаачлаг өөрөө 2 3 одоо хамгаалагч татаж чадах үст тоглож байгаа. Rondo дээр хин очих юм. Rondo дээр 3 дээр байхад нь сул хайлаа. Come on. Rondo оролт хийх гээл яхад нэг 2 хүн л очих байх. Миний бодлоор гэнэ. Та хоёрын бодлоор бол ер нь Lakers одоо ямар тоглогч хэрэгтэй юм шиг санагдаж байна. Яг аврах хот. Зарим нь Iguodala гэж яриад байгаа шүү дээ. Iguodala тиймч нэг хэрэгтэй бол шээ. Одоо нэг тийм хамгаалттай жоо тэгсэн мөртлөө найруулчдаг тийм л доо. Арай холбогчлол хэрэгтэй байна. Тийм, холбогчлол. Chris Paul-ор хууч юм уу тий. Chris Paul-ыг аавна гэж хэлж байхгүй л тий байж. Нэлийн их юм өгөх болно л доо. Chris Paul бас гоё лээ. Chris Paul-ын талаар угаасаа өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ. Тэгээд гэтээ яг одоо тэр трейдинг яг тоочонд нь бол Paul бол байгаа. Гэтээ Paul очихгүй л. Rose бол байхгүй шүү дээ, тий. Rose байж болно. Гэхдээ Rose бол одоо яг сүүлийн хэдэн тоглолтуудад ингээд айгуу сайн тоглоод бүх багуудын анхаарлыг татаад үнэн нь бол бүр амар өсөж байгаа. Яг харж байгаа. Тэгэд Нью-Йоркийн нөгөө Marcus Morris-ыг бас сонирхож ийлээ. Бүх багууд. Бүх төсчгөл. Ер нь яг Philly, Clippers, Lakers гэсэн 3 баг бол хамгийн их сонирхож байгаа юм байлээ. Clippers бас нэг сөрөг үйлдэл үзүүлчихлээ. Clippers-д Marcus Morris очичвал яа бас л эвгүй шүү. Хэцүү шүү дээ.
Морис ч клатч дээрээс нь нэг тийм хамгаалц сайтай тоглож. Clippers гэхдээ хэнийг явуул? Явуулах юм зөндөө шүү дээ. Харклас байна. Сэлгэнд нь Шамитыг явуулсан ч болж байна. Зуубацыг явуулсан ч болж байна те. Бүр болохгүй бол Монтрес хайрлалыг төсөөлөх боломжтой гэж яриад байгаа юм. Монтрес хайрлалыг солиод тэгээд Монтрес хайрлалыг яг драмандаар сольж болно л тоо. Бүр амар тийм блокбастер юм хийвэл. Тэгвэл драмандыг авчвал дуусаа. Нэрээ дуусаа. Амар утгагүй юм бол. Тийм. Гэтэ драмандыг бол Эди Мэгги хоёр бол идэж явах юм бэлээ. Тэ. Тэр хоёр ч өөр л дээ. Ялангуяа Эди Lakers түүхэндээ хоёрт орохоор блок 20 блок хийсэн. 20 блок. Тэр бол нэг дийлдэхгүй тоглолт байсан л да. Тэгээд солилцоог бол ер нь газ болоосоо гэж хүлээгдэж байна. Багууд ер нь бэбиний нэг тийм танцсан л байгаа юм. Яах нь хараалаа. Нүүдлийг харж байгаа л те. За энэ нүүдэл хийж байгаа учраас тэгээд Kevin Love бол угаасаа шууд Америк хоёр шиг л байгаа. Kevin Love бол угаасаа солигдох нь ойлгомжтой болсон. Багийнхандаа ууралсан. Нэг тийм юу вэ? Тийм. Ус багч Cleveland тийм ч гоё баг болно шүү дээ. Cleveland яг одоо яг нэг залуучууд дээр бага босгоод явбал гэдэг юу гэж байна. Tristan Thompson Love хоёр бол ер нь хоёулаа солигдох байхаа. Касл одоо тэгэл сэргийн босгоод л явж байгаа шүү дээ. Каус мэдхгүй гэхдээ тоглолт нь өглөө одоо баг 10-аад оноогоор хожиж явж байгаа л тэгэл лүүс байл гэж үзсэн шүү дээ. Тэгээд All-Star-ын талаар бас жоохон ярихад Slam Dunk-ийн тэмцээнд Howard, Levine, Derrick Jones Jr. Morant гэсэн дөрвөн Morant шүү дээ. Яг оролцох магадлал өндөр байгаа. Яг хоёр нь бол зөвшөөрсөн шүү дээ. Howard болоо гэдэг. Тий. Castre-ыг оруулна гэдэг бас нэг яриа өрнөдсөн байсан. Тэр яг зүгээр social яжаас тэ үзэгчдийн хүсэл дээр гэдэг шин чи нөгөө Castre нэг залууг доош тохоод идэв штэ Олимпиад. Нөгөө залуу чинь Twitter бичсэн байлээ тий. Тийм. Тэр чинь бит хоёрыг өрчгаа ремейк хийж болохгүй шүү дээ. Бит хоёрыг өрчгаа энийг дахин дуусцгаа. Бит хоёрыг гэсэн юм уу? Картер бит хоёрыг өрчгаа. Би доорн зогсож ийл гэсэн үг байхгүй. Бас өөрийгөө хөөрхөн ургаа одоолчих гэж. Тийм. Картер давж тохоо. Картераар тэгж тохиолж ингэж бас л олдохгүй боломжтой. Тэр Ховард яагаад орох гэж байгаа вэ гэхээр гоё entertainment л үзүүлэх бах тий. Ховард ч өөр амар фан гай шүү дээ. Тэгээ Lakers-с яалчгүй нэг нь орохгүй болохгүй л дээ. Нэг Шонцингийн газраас. Тий. Ховард тэгээд бас гоё нөгөө одуудтайгаа бас цуг тэгэл амарна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр оролцохоор болж байна гэж. Тэгээд гоё багийн уур явсгалт ч хэрэгтэй зүйл л дээ. Rose ур чадрын гарахаарсан тий. Rose ч яг анхны жилдээ илүү төрүүлж ирсэн санагдаад байна. Яг 9 онд руки байхдаа орж ирээд тийм энийг бол төрүүлж ирсэн. Тэгээд баг рекорд тогтоож илүү яалаа гэдэг. Rose тэгээд гараанд гарчвал болно тийм ч шиг орчтойроо. Хаалт гараанд гарч бол өөр арга байх. Дөрөвт санал нь. Гэтэ нэг сүртэй саналаар бол 200-аад мянган саналын зөрөгтэй л. Нэг сүртэй болохгүй. Хангалттай гүйцэж их байх гэж бодож. Трэ янг манг нэгт яваа тэр одоо болил та. Стат юу ч Атлантагаас олж стат өгдөг юм. Тэгээ фэнтези л тоглогч тэр бол. Тэгээд бүгд бол бас саналуудаа яг идэвхтэй өгөөрэй. Уцнаасаа өчөж болно. Юугаар дамжуулаад, Google-ээр дамжуулаад өчөж болно. NBA.com-ийн сайт руу бол ороод 24 цагийн турш. 24 цаг болгонд нэг санал өгөх боломжтой байгаа шүү. Тэгээд device болгоноос нэг өгч болно тийм. Ер нь чи хэдэн ч аккаунттай байвал тэгэл өгөөл байна л. Мэйл рүү ч угаасаа тэр сонголтууд чи ирэх чинь. Манайхан бас тэгээд идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. За ингээд Rose-ийг All-Star харъя. Тийм. Rose-ийг Chicago-д харъя. Тэгээ гараад ингээл. Гарааны тавыг зарлалт шүү. Тэр үед би бүр амар огштой байхгүй нэг тийм. NBA 10 хот ингээд зэрэг ингээд гараал гэдэг. Тэр шүү дээ тий. Тэгэл нэгээр нь дуудаал цолгон шингийн дуудаал гоё идэх байхгүй ээжлээс. All-Star-ын halftime show-ийн л амар хүлээд. Энэ жил чинь Chance the Rapper дуулагдсан байсан шүү дээ. Chicago болж байна. Chance-ийн талаар нэг яриад байх юм байхгүй ч гэх шиг.
Анх гарч ирж байхдаа гоё рэпер байсан. Одоо жоохон ярьц. Тэгтэл нэг дунджаас дээгүүр. Дунджаас л дээгүүр. Сайн рэпер. За ингээд ер нь бол яг удаа. Шинэ урлаг соёл хөгжим. Урлаг соёл хөгжим Юу вэ? Шинэ дуу мó юу гарч яаж? тэр нэг гангаа байлуу нэг залуу байсан нэг дээлтэй. Улаанбаатар хийнэ. Сүхбаатарын талбай дээр нэг нөхөр дуулаад байсан. Дээл өмсөж байгаа дүглээдсэн тий. Юуны тухай дууладлаа. Бас нэг макреф шиг л дуулаач тий. Нийгэм рүү хандсан сэдвтэй. Нилээн ууртаа өгүүлж илээ. Тэр бол ер нь бас явахаар залуу үлээ. Эмоцтой өгүүлдэг. Тэгээд клип мэлийсэн дээр сэтгэлээсээ юм чи шал өөр харагддээ шүү. Би тийм урлаг соёлын юм дээр нэг Люминогийн MC-гээ орсон нэг подкастыг сонссон л тоо. За. Тэгээд ер нь MC-нэр бол яг үдсэн юм аа л дуулдаг. Люмино бол хизээч тийм нийгэм рүү хандсан дуу хийж байгаагүй шүү дээ. Яг тэгвэл тэд нэг G ороод төсөөгөө тухайн боломжийн айлд байсан тий. Айлуудын хүүхдүүд байсан. Тэгээ гадаад дотоод суусан. Тэгээл мэдээ шоу зингээ хайр тий. Юу гэдэг тийм яг рэпрүүд бол мэддэг юм аа л дуулдаг гэж хэлж байна. Тэгээд одооны жоохон трапчдыг шүүмжилсэн л хэлээ. Яагаад гэхээр яг тэгж баян болж молоогүй юм гэж худлаа нэг тэгээд мөгдуулаад те. Тэгээд харсан те. Тэгэхээр бас бараг нэг үлдээ гэж хэлээ. Мөнгө хэвлүүлээд дуулаад байдаг шүү. Тэ. Люмино ч яг хөлөө олцоо тэгээ намайг дагаад зинг одоо юу гэдэг симби мимби гэл. Тэгээд тэр подкастыг бол сонсох. Ер нь бол одоо дуу хөгжим туртай хүн бол сонсчод их зүгээр подкаст байлаа. Угаасаа SoundCloud дээр шууд рекоменд гараад ирэндээ. Нэр юу вэ? Энэ юу вэ? За би линкийн уус подкастынхаа юм дээр тавьчихна. Нэг завсарлах уу? Тэгэх юм уу? За тийг шууд урлаг руугаа орсон юм шүү дээ. A few moments later. За ингээд завсарлаад ороод ирлээ. Цэгийг ярина байлаа. Тэгэхгүй бол гидсэн өвдөд байсан. Шууд цэцэг алдна. Йоо. Бидний чишээ сонсогчдод орж ирээл заваа юм ярих байсан. Бидний цэцэг гээд ямар өнгөтэй байсан бэ? Тэр чигээд. За тэр яах вэ? За өөр дуу мó юу вэ? За тийм сүүл Wendy Bobolt тэр Sarina тэрнтэй бас тийм Sarina-тай нэр хийсэн гэсэн дуу. Тэр мэрэгтэй надад таалагдав. Тийм тэр зүгээр нэг интро юм ааш ба. Гэт нэг тийм яг нэг тийм инэтхэг аяимаштай юм шиг санагдаад байсан. Надад нэг тийм нэг тийм Казахстан чим шигтэй нэг тийм жоохон дорндын химнэл санагдав. Тэр болттой гарсан дуу хэр санагдав. Болттой сүүлд гаргасан нь чам сонсогдож байна. Тэр гоё дуулсан байлээ. Нөгөө болтыг сонсохоор нөгөө идрэгийн комеди санаанд ороод идэг байх. Чам сонсогдож байна гэх тэгж их. Гаргагүй л нэг урлагийн төрийн соёрхолт байна да. Тэр юу гарсан? Энэмений нэг дуу гарсан байна. Тийм. Би юу хэлүүлээ? Юу би дүүрэн boys дээр гэдэг. Мэдгүй. Хизээ харсан. Яг тавтахад. Тэр бүр тийм гоё дуу боллоогүй. Тэдгтээ нэг тийм catchy дуу гэлээ шүү дээ. Чи надаас явсан чи би дүүрэн boys дээр. Түрүү чиний сонсоод байдаг чинь Бабу Синтёрийн шиндөө яг саяхан цагийн өмнө гарсан байлээ. Тэр бол гайгүй. Бабу яг гоё тэгээд Monster-та ингээд юмаа хийгээл ах хэрэгтэй л дээ. Шүмжлүүлжсэн ч гэсэн. Сайжр хийж тоолно. Эхний юун дээр бол айгүй гоё гарч ирсэн шнөө нэг. Флата хамтарсан дизайнер гэдэг. Тэрэн дээр бол айгүй гоё гарч ирээд дараачийн хоёр дуу айгүй сул байсан байхгүй юу? NASA гэдэг дуу байсан. Яг нэг темпээр ингээ явцсан. Бабу яг хуу эмоц хөл өгүүлдэг л дээ. Тий. Одоо нэг гоё тийм жоохон дээшлсэн доошлсон нэг тийм хэмнэлтэй болчихвол гоё болох гэдэг. Флоу жоохон сольж ирээ тий. Тэгээд стил нь бол гоё болсон байлээ шар үсмэстэй. Тэгээ Сашин шин дуу гарсан байлээ. Friday. Саш бол угаасаа жоохон next level рүү хүрэх. Гэхдээ яг дуулдаг сэдв нэг л байгаад байна Саш. Миний хаар бол. Зэсканг. Тийм ер нь бол яг нэг сэдвээр нэг тийм одоо тийм яг нэг тийм зайсан лайф бол ерөөсөө дуулаад байгаа байхгүй. Жохо өөр юм өглөө юмэр байна гэж л бодож байгаа Сашийн хувьд.
арай жоохон нэг өөр талуудыг харуулсан. Яг хуу Slow ч нэг ижилээ. Яг хуу зарим дуунууд нь бол нэг тийм эмо дуу байдаг л та. Эмо дуунууд нь гоё шүү. Dancing the Moonlight. Тийм Jimmy гээд тэр дуунууд нь айгүй гоё шүү. Тэд нар гоё. Тиймэрхүү дуугаа илүү олон юм л надад бол илүү гоё санагдав. Тэр Niswans болно гоё шүү. Тийм. Амар бит нэртэй дуу шүү тэр бол. Цааш гэхдээ нэлийн сайжирсан тийм Тийм. харж ахт тийм өнгөлтийн юм аяг. Flow айгуу сайн лаг сольдог болсон байл. Дээрэс нь айгу хиллэгэн цэвэрхэн нөгөө нэг гадаад үг мөгээр дуулахтай сайн шүү дээ. Тийм. Хаач. За чинь тэгэл одоо next level гол яваад шүү л. Эрдэнэ левел их болов. Тийм шүү дээ. Эрдэнэ. Цааш шиг харин гоё болоосоо л хүлээл. Жохон флата дийсэлтэл жохон муулуулад идэг болохоос юм байна. Тийм сайн рэпер шүү дээ. Тэгэхээр тиймэрхүүл байна да. Тэр NMA-ний шин дуу надад амар catch яваад байна. Өдөртөө 2 сонсч байгаа шиг. Тэгээд юу Justin Bieber-ийн шинэ альбом гарч байгаа. Энэ жил чинь Yummy. Сая синглээ гаргасан. Тэр Yummy чинь сингл нь тийм. Яг уусаа альбомных нэр нь жисэн Yummy байхгүй. Тэгэд энэ жил чинь JB-гийн жил байх юм шүү. Уусаа JB чинь нэг 5 жилд ингэж Тийм. гарч ирдэг юм шүү тий. Хит гаргаал. Эхлээл Baby гэж 10 Baby чинь баг 10. Тийш 10 хэдэн нилээ олон жил юм шээ. Тэгэд 15 онд нөгөө нэг Purpose гэдэг лаг цомгоо гаргасан. Тэр бол амар гоё цом. Нэг sorry юу ч үлээ те. Тий. What do you mean гэдэг нь гаргал. Одоо энэ жил JB эргээд суурьнд очих юм гэсэн. Yummy гээд нилээн жоохон тийм диско бүжиглэх маягийн л юм орж ирж ялээ те. JB надад бол яг том болох тусам таалагдал байгаа л те. Purpose бүр яам наа Justin Bieber-ийг үзэн яддаг байж байгаа. Дуртай болсон. Тийм тий. Би ч гэсэн нэлээд дуртай болсон. Яг нэг тийм шивэс мэс илүү кул болоод анх ч нь бол нэг тийм K-pop банд шиг байгаад идэгсэн байхгүй. Аа гэж юм. Тий. Сайн дуулдаг. Тэгсэн мэтлээ нэг амар скандалтай залуу хахтай амар скандалтай байсан юм. Жохон бахтай. Бала юм. Тийм фэнүүдийн дээрээс шүлцмэл саясан байсан. Бараг 16 мөрөгтэй байсан. Тийм. Одоо тэгээд гоё чихнэртэй. Хүүхдтэй болж байгаа л юу лээ. Тийм санагдав. Нэрээ одоо Америкт бас поп нь нэлээ жохон доошлчлаа тий. Одоо харин баг поп урлаг гэж байхгүй юм гээд нэг тийм холимог юм болоод байна л та. Хипхопын жишээ поп болчих жишээ нэ тий. Тэгснээ яг поп гэж янгууд тэр поп дуунууд нь ардаа нөгөө DJ-тэй электро данс маягийн дуунууд болоод байгаа. Тий. Эсвэл зарим нь нөгөө нэг латино метиног одоо тэр Despacito ч латино дуу шүү дээ. Cardi B ч бас нэлээ латино гэвэл дуулдаг шүү дээ. Яг поп гэвэл одоо тэгэл нөгөө Shawn Mendes, Sam Smith тий хин ч үгүй. Ariana Grande эдгэрл нь үлдчих ах шиг байна да. Нөгөө хавааныг дуулдагч Camila тий. Тэд чинь бас тэгэл хөөрхөн данс стилтэй орчноо. Тэгээ нэг дээр үеийн гоё нэг R&B дуунууд шиг тийм дуунууд хийж гоё хийдсэн юм. Alicia Keys сая нэг хитэн дуу гаргах гэж үзсэн үү байсан. Show Me Good Time. Юу л нэг 21 Savage-тэй нэг дуу хийсэн. Тэр гоё дуу лээ. Show Me Love. Тийм. Alicia Keys уул амар гоё дууж байгаа шүү дээ. Гоё артист. Тийм. Бүр хүндлэмээр артист. Сургуулаа төгсөн гэдэг. Барыг Beyoncé байгааг бол Jay-Z-тэй гэрлэх байсан гэсэн тийм яриа байт юм л. Магадгүй R&B Queen болчих байсан шүү дээ. Beyoncé байхгүйсэн бол. Queen би байхгүйсэн бол. Beyoncé ярина гэж байгаа. Гүү ярьж байна. Нэг катлахгүй бид нар одооноос катлахгүй байхаар шийдсэн. За. Бид нар одооноос шууд дугаараа катлахгүй байхаар шийдсэн. Зүсэхгүй. Шууд лайв хийдэг болно ирээд одоо. Тий. R&B дуунууд гоё л. Би саяхан ингэ яадаг байхгүй. Ниогийн нэг дээр үн дуунууд гэсэн ямар гоё юм бэ. Тэгээд орчин үеийн болсон чинь нэг тийм диско миско питбултай хамтраад ирсэн амар тэнэгсэн. Тэр үеийн дуунууд байна. Одоо So Sick, Miss Independent нөгөөх нь юу лээ? One in a Million гэдэг нэг гоё дуунууд гэсэн. Жохон хэмнэлтэй бүжиг. Орчин үеийн юмнууд нэг хитрхийн клаб маягийн зэлчгаар. Клаб дундад ажгуунууд нь байсан л да. Флорида эднээс.
Can you blow my whistle babe? Би тэрийг бүр нэлийн том болж ижил утгыг нь ойлгоод байгаа байхгүй. Чи миний шүглэлтэж чадах уу? Ингээ цаад утгаараа өөр юм ингээ амд нь илэх гээд байгаа байхгүй. Whistle baby. Cut. Юу вэ? No cut life. Тэгэл клаб дуунууд хэсэг гарч ирсэн шүү дээ. Яг тэр Флорида Питбул эдэрт би жоохон дурггүй. Тийм. Хипхопыг жоохон утгагүй байлтан дагуулсан тест. Байлтан. Тэр хоёрыг бол би хипхоп гэж бол бүр нэрлэмээргүй болно шүү дээ. Тий чи нөө зөвхөн клаб зориулсан дуу. Клаб хөгжим жоохон өөр л нэг feel good маяг. Тийм байна. Тэр үед харин 11 12 оны үед бол яг мандаж явж исэн рэпер бол ASAP Rocky. Тэгээд бид нар энэ дугаарынхаа сэдвэр бол ASAP Rocky ярий гэж бол сонгож авсан. Манай Ибагийн маань бол хамгийн дуртай new generation-ийн рэперүүд нэг тий шүү дээ. Ибагт хоёр ч бас би нэг сургууль дээр ирэх нь ASAP Rocky-гийн цамцтай байдаг л гэж байна. Тий. Тэрийг нь орчилсан энэ чинь тайпны хэлэх баг ингээ гэж бодчихлаа. Тэгэл жинхэнэ нэр нь Rakim билүү те. Rakim Mayers. Rakim гэ. 10 жилдээ анх сонсоод манай ангийнхан чинь баг ер нь дийлэхтэй тэгээ сонсдог болчихсон. Яа ч юм ASAP Rocky-г. Эл бүгд амар сонсч мастдаг болол бүгд ангидаа. ASAP Mob гэж мэдхөө өтер гэж игээд. Яг тухайн үед чинь нэг амар crew дээр гарч ирчихсэн. Одоо ASAP Mob чинь нөлөө хүчтэй crew дээр орсон шүү дээ. ASAP Mob гэж мэдхөө өтер гэж игээд. ASAP гэдэг чинь ер нь as soon as possible гэсэн үг үстэй тий. Товчлсан. Тий. Аль болох даруй хий гэдэг нэг тиймс дуутахтай. ASAP Rocky-ийн илүүч тэгээд бас их шүү. Ялангуяа тийм дизайн фэшн бүр чинхэн фэшн кил байгаа. Тийм одоо нэг Kanye West оролж ирсэн юм бүр ингээд next level руу ороод л байхгүй тий. ASAP Rocky нэгдүгээр өөрийнхөө юм царайлаг тий нэг тийм gentleman хувцсыг амар swag болгож өмсөж чаддаг тий. Тэрнгүүр онцлогтой. ASAP Rocky ч бас нэлээ од болохоос өмнө бас 9 настайгаас өгүүлж эхэлсэн. 8 тагаас. Тийм. Намтрын ярих уу? Тийм, ахын зааж өгдөг. Вэнүүчээ 88 онд ямар ч тааш Нью-Йоркийн Харлем гэдэг газар төрсэн юм байл. Тэгээд тийм motherfucker. Тэгээд төрчид 8 настайгаас өгүүлж сурж эхэлж байгаа. Тэгээд тэрийг орхисон байжгаад 18 тагаас дахиж бүр шинээр ингэж яг дуу хэрхий их үтэй рэп яаж бичгөө дээрээ сурсан юм байлээ. Тэгээд яг манай Rocky-ийн жинхэнэ нэр нь яг өөрийнх нь нэр нь болохоор Rakim Mayers гэдэг. Rakim гэдэг нэр нь болохоор бас сонирхолтой. Ээж нь болохоор одоо яг тэр үед 88 онд тэр үед Rakim болон Ricky B. Тийм Ricky B гэдэг нэг Eric B. Нэг явтааш нэг тийм нэг хоёр дуваа байсан юм байл дуваа. Тэр хоёр ч нэг юу штэ. Хамгийн анхны DJ болохоор MC-г хослуулахгүй юу? Rakim ч домог штэ MC-нээс дондоо. Rakim ч нэг MC нарын өвөг эцэг гэж байна штэ. Яг grime хэрхэн яаж зөв бичих үү. Тэгээд тэр хоёрыг яг ээж нь аягүй дуртай байсан. Ээж нь аягүй сонсдог гэж. Тэгээд ээж нь хүүхдээ Man Rocky Rakim гэдэг нэг гэсэн юм бэл. Rocky-гийн дүү, эмэгтэй дүүд нь болохоор тэр Эрика гэдэг нэр нь гэсэн юм бэл. Эрик гэдэг. Бас гоё юм тий. Тгий сонсдог юм дөө гэсэн юм бэл. Real hip hop fan байсан биз дээ. Тэгээд мань үн чинь яа ингээд өөрөө track hustle хийдэг. Гэхдээ бүр амар тэгж мөнгөнд дулаарч тэгж хийдэггүй зөвхөн одоо ингээд студ орох мөнгөөл олдог байсан гэж байгаа. Тэгчээл бошдог. Тэгээ бас энэ хийж явах явцдаа эсвэл баригдаад 2-7 хоног ямар ч шоронд лээ 2-7 хоног бас хоригдж ийсэн гэдэг юм байлээ. Тэгээ тэр шоронд хоригдж явахт нь хад өрөөнд байсан залуу одоогийн нэг рэпер хин ASAP Ferg юм уу? Ferg нөө. Биш би нэр нь мартчихжээ. Өөр нэг рэпер. Yams гэж бас үү. Тий баг тэр жил. Yams ч нас орчлоо. 16 онд. Тий нэг Ямтас нэг тийм рэпер байт юм билээ. Тэгээд ах нь бас drag hustle байж байгаа. Яас 20 наснда эсрэг кланыханда буудуулж нас орсон байт юм байна. Тэгээ мань хүн ах өөрийнхөө сингл нь болохоор Purple Swag. Тий. 11 оны 7 сард ах цэцэж тэгээд тухайн үеийнхээ одоо Нью-Йоркийг бас нэлийн байлдан дагуулж агаад тэгээ 10 сард нь болохоор Live Love ASAP нэртэй Big Step-ийг хацаад
Тэгээд энэ бол хамгийн лаг дуу нөгөө Peso шүү дээ. Тийм энэ mixtape за тэгээ үүнээс хойш тэр ондоо болохоор юу RCA Records болон Followgrounds Music гэх одоо хоёр лейблтэй 2 жилийн хугацаатай 3 сая долларын гэрээ хийсэн байт юм байна. Тэгээд Rocket юу шүү дээ. Одоо нөгөө аав наймд нөлөөлсөн гэж өөрөө ярьдаг юм байл л дээ. Яг аав нь болохоор дуртай хий гэсэн юм хий. Тэгээд хизээж битгий эргэлзэж зааж өгч ийсэн. Тэгээд аавынхаа сургаалын дагуу л байдаг. Тэгээд аав нь яг эхний альбом гаргасан гэж байгаа шүү дээ 11 онд. Тэгчээд 12 онд аав нь асууж ийсэн байхгүй. Тийм гэсэн. Аав нь бас тэр нөгөө өөрийг нь илүү нөгөө фэшн тал руу бас ингээ айгу нөлөө үзүүлэхэд нь айгу том артталт нь айгу том түлхээс одоо inspire оруулж гэсэн хүн нээж юм байл. Тэгээд 13 оны 11 сард 2 дахь альбом болох Long Live Acid нэртэй альбом юу байсан. Хамгийн анхны нөө студио альбом. Энийг 13-11 сард цацсан. Тэгээд тухайн үеийнхэн энэний чинь бол нэг хамгийн лаг дуунууд нь Fucking Problems, Fashion яг нөгөө нэг ид дөргөлийнх нь л дуунууд шүү дээ. Яг эднэрийг чинь 10 жилдээ сонсдог байлаа шүү дээ. Fucking Problems ч ASAP Rocky гэж дэлхийн хэмжээний суперстар болж гисэн шүү. Тэр нөгөө фичерүүд нь угаасаа хоёр амар хүн байгаа байхгүй тий. Drake Kendrick Lamar зүгээр одоогийн хоёр дом гэж байгаа байхгүй. Тэгэл аав нь 12 сард нь 12 онд нь өмнөх жил нь нас барсан. Тэгээ урлагийн карьер нь хэдэн амжилттай байгаач хувийн амьдралдаа бас нэлийн хар ус хэлээ том зөвхөлсөн. Тийм. Явжсэн байлээ. Тэгээд Long Live Acid гэх цомгийг болохоор 15 онд татсан байт юм байна. Энэ нь болохоор 2 дахь цомог нь. Тэрийг бол ер нь яг судлаачд бол хамгийн лаг альбом нь гэж ярьдаг байхгүй. Яг хийд болсон дуунууд нь цөөхөлтэй. Гэхдээ ингээд яг бүхэл ингээд концептээр нь аваад үзвэл тэр нэг тийм ASAP Rocky-г илэрхийлэх тийм гоё хөгжим байгаа байхгүй тий. Тэр хөгжмийнх нь ер нь онцлогийн талаар угаасаа ярина шүү дээ. Тэгээд энэ цомог дээр болохоор нэг Everyday гэдэг дуу шүү дээ. Everyday гэдэг энийг wine гэдэг. Feeling fine. Оо яг одоо яарсан. Энийг болохоор тэр нэг бас нэг 60 70 онд нэг айгу хит болж нэг рок дуучин Rod Stewart гэдэг тийм дуусантаас хамтарч дуулаад энэ бас айгу онцлогтой тийм бас цаа. Энэ дээр чинь Miguel ордог үстэй. Энэ дунд дээр чинь Miguel гэдэг ордог санагдаад ах юм. Тахилтыг нь бас цуг дуулдаг санагдаад ах юм тэрийг. Miguel ч гоё шүү дээ. Miguel Agustín шүү дээ. Тэгээд нэг кино байдаг шин Dope гэдэг. Тийм тэр жиг гоё кино шүү. Нэг өөрөө хастларын дүр болсон тийм. Нэг жижиг гарын нэг хаасан. Найз охин нь бас нэг гоё хүн байдаг шүү дээ. Зои гэдэг жүжигч нар болцоо. Тийм. Тэгээд нэг экстрем нэг жижигхэн дуу тийм 3 бацааныг явуулаад тийм мөнгөнд олтлоо гэж яваад байдаг. ASAP Bob ч ерөөсөө яг тийм одоо тийм дугуйчдын одоо продюсер, рэпер, хөгжимчин, дизайнер гэх мэт одоо хүмүүсийн нэгдэл юм байлээ л дээ. Тэгээд хамгийн одоо сонин юу Dior-ын юу тоглосон, реклам тоглосон, Dior-ын модель болсон. Хамгийн анхны өнгө дээрсэн Dior-ын модель. Нөгөө бас рэпер модель юм шүү те. Баарай л байж болох. Тэгээд нэг улаан нэг урт пальтотой зураг байдаг. Тийм мэдэн. Би яг тэр зургийг яг 16-нд харчаад би шоу шеэр хийжсэн шүү дээ. Зүгээр тэр болтыг зүгээр авахыг амар хүссэн. Тийм Dior-тай тэгчээ. Тэгээд 17 онд нь болохоор Guess Jeans-тэй хамтарч ажиллаж модельлоо. Тэгээ өөрийн хувцсны загвар санаагаа бас оруулж өгч ирсэн байлээ. Тэгээд энэс өмнө чинь нэг загвар өмсөгч нэг өнгө дээрсэн загвар өмсөгч нэг хүүхэнтэй үерхэж явж байгаа. Тэгээд сүүлдээ сүү тавиад бараг суугдаг хормыг тал дээр болж байгаа. Тэгжээ салж исэн юм байлээ. Тэгээд 17 оны 5 сард болохоор нэг фэшн шоун дээр Kendall Jenner-тэй хамталтай болцдог байсан гэж ярьдээ шүү. Хамт өөр яг тэр шоун дээр бүр хамт очиж тэрвэрлэж үнэлцэж явж тэгж бүр олонд мэдгэцсэн байдیں۔ Тэгээ одоо бол зүгээр найзуудын харилцаатай л юм билээ л дээ. Тийм. Уулын гоё асууд гарах байсан даа. Kendall ч гэхдээ бас ярил дуусахгүй л дээ. Тийм шүү дээ. Бас ярил дуусахгүй. Олон очрлуудтай шүү дээ. Тэгээ хамгийн сүүлийн цомог нөө тестинг. Тэрийг 18 оны 5 сард нэлээд удаа хүлээлттэй байсан. 3 цомгоор цацсан байт юм байна. Тэгээ мань үуч сайн нэг асуудал орсон шүү дээ өнгөрсөн зуун. Тийм шивэдэд нөө тоглолтоор явж хагаад
Яг тэгээ тухайн тоглолт хийх байсан хоттой яг тий кривийнхантайгаа явж байгаа. Нэг 2 10 царайтай нэг 2 нөхөр одоо цагаач 2 нөхөр л юм шиг байлээ. Тэр 2 нөхөр зүгээр явуулахгүйсэн гинэ. Үдэж хоргоогоол те юм гуйж муугаал. Тэгэл хамгаалагчтай сөхөөс мөрөлцөл хамгаалагч нэг дүрхэж явуулж маавуулаад тэгээд эсэ болохоор маань Рокки болохоор хийсэн байгаа байхгүй. Бид нэг ингээд та хоёрт ямар ч асуудал үүсмээр байна те цагдаа шүүх янз бүрэнтэй холбогдмооргүй байна гэдэг. Ерөөс нөгөө ерөөс үг ахгүй. Нэг тийм тэгээ гадуур ингээд явж байгаа нэг тийм гараад байсан шин. Нэг ядаргаатай юм шүү ч шиг. Лайтэй. Саалж өгдөггүй те. За одоо болио өгшөө ингээл наа цаанаас найзууд нүртэл хийгээд тахт ингээд далжнаад ид те. Нэг тийм яг 2 гартаа таарсан. Тэгээ сүүлдээ нөгөө тийм мань хүнээс доо тэгээд гарч уур хөрлөө яах вэ. Тэгээ нөгөө хоёрыг нэг ерөнхийдөө бол нэг ер нь л зодсон. Тэгээ тэр бичлэг нь л таарсан шүү дээ. Тэгээ ширэлийн шоронд баригдаад тэгээд байж аваад Free SF хөдөлгөөн явж эхэлсэн дээ тий. Тийм, Free SF явсан. Тэгээд яг гол одоо их нутагт нь авчрах гол шалтгаан нь Кени болохоор яг Трампт хэлээд тэгээд Трамп болохоор нөгөө Twitter дээр нэлийн жиргсэн шүү дээ бас. Тийм. Free SF явж ирсэн. Тийм, нэлийн жиргээд тэр Free SF чинь бас би бас юм уу өгсөн бас. Тэгээд Трамп нэлийн жиргээ Трампын бас нэлийн оролцоод байгаа. Мах их нутагтаа ирээд. Тэгэл нэг юм сэтгэл амраал гайгүй болоод их нутагтаа ирээд удаачгүй байж байгаа бас нэг юунд сингл гаргалаа. Бабушка боо гэдэг сингл. Бабушка орсон. Тэрний өмнө чинь нэг удаач байж нэг тоглолт моголт нэг жижигхэн нэг юм хийсэн. Тэгээд нэг FM-д нэг ярьслага өгсөн байт юм бэл. За. Тэрэн дээр болохоор ингэсэн би бага насндаа тийм одоо тийм аддикт байсан. Донцсон тийм секс аддикт байсан гэж байна. Тийм секс донцсон, секс дуртай, сексийн гаж дон тийм байсан юм байлээ. Тэгээд би харж ирсэн. Энэ тэгээд бүр нэг айгүй тийм сенсацсан байт юм байл. Тэр нэг тоглолт моголт нэр амар хүүхнүүд левч ингээл цуглаж моглолцсон тий. Тийм зураг зөндөө байдсан шүү дээ. Сепрокигийн. Тэгэл маньхоо одоо тэгэл интэн туурмор ингээл ганц хоёр дуулаад тэгэл явж байгаа сурагтай л байсан шүү. Төвчээлээд бол дуулахгүй юм бэлээ. Тэр бабушкагийн хин дуурайсан байлаа. Монголоос лөө. Ер нь яг Дондиорын клипүүдийг хараад байхад SF mob бас нэлээд авсан байдаг. Дондиор тэр нэг урлан Монголд хөгжихийн төлөө дээр чинь бабушка хийсэн байдаг сте. Тийм л. Ямар ч нэг урт юмтай л яваад ирлээ. Толгоогоо боодгүй маа. Толгоогоо яриа боодгүй. Би нэг тийм юм харсан юм Монголоос. Түлээ мотор амтрах уу? Мотор гинэ 168 метрийн нэг юм шиг байна. Ямар ч гэсэн Дондиорын клипүүд нэлээд санаа авсан гэдэг. SF мобын клипүүдээс. Дондиор ихч нэг сонсдгүй юм уу? Яг санаа авах нь тийм буруу болно шүү дээ. SF Rocky-гийн ер нь бол яг бусад рэперүүдээс яг ялгарч үгэлдэг юм нь бол нэг удаашруул. Тэр их чи юу гэж нэрлээд гинт мартчихлаа. Бас нэг тийм slow dance юу гэдэг лээ. Нэг тийм маягаар үгэлдэг байхгүй. Нэг хоолон жоохон бүдүүлж ирээ. Бүдүүрэл удаашруулсан. Тэрийг бол Lil-ийн аах бол амар ашигладаг байсан. Ер нь бол soft music аахгүй. Бид SF Rocky-г Атланта гэх юм болов гэсэн чинь Нью-Йоркийг байж тань. Нью-Йоркийн Харлем гэдэг зүйлсэн юм байл. SF Rocky чинь тэгээд ер нь нэлээд Европоос үлгэж дөрөлөө шүү дээ. Урлагаас бол. Тийм Европ гэхэд тийм одоо тэр бабушка хүртэл гэлнэ. Ер нь бол Оростой амар тийм холбоотой шүү дээ. Одоо Оросын Гошер Рубчинский гэдэг одоо Тэндэл Супрем юм шиг байгаа. Тэрийг бол амар дэмждэг. SF Rocky бол байн өмсөж явдаг. Гошаг. Тэгээд Оросын стритвэр брэндүүдийг баг ингээд дэлхийд гаргах гэдэг амар тус болгосон байхгүй. Мань биш өөрөө нэг тийм классик мөртлөө свэгтэй. Классик свэг гэх юм аа. Одоо эсвэл нэг тийм классик хувцсыг тийм стрит бас болгож тий болгож харуулж байгаа. Стритвэрийн бол гол төлөөлөл бол SF Rocky шүү дээ. Ах чинь гарч ирж байхдаа нэг тийм үү те лаглаг өнгийн бас нөө юу вэ штэ шүдний юу чи юу лээ грил тий тэр чин чинхэн ингээл тэр мэрэгч бас рокгоос харж авах баг мэдчихлээ штэ. Ер нь хипхопын ертөнцид фэшнийг амар өөрчилж гисэн хүмүүсийн нэг л дээ. Сайн нөө хэлдэг байсан. Chop dance crew гэдэг чинь. Тэр хөгжмийг бол байн ашигладаг. Тэгээд сүүлийн тестинг цомог дээр бол тэрийг бол баг ашиглаагүй санагдаад байна. Арай өөр хэмнэлтэй дуунуудтай л да одоо. Яг өмнөх хоёр цомогоос бол арай өөр л болсон байлээ. Нэг юмнууд дуршиж үзсэн баягтай. Жиг нөгөө тестинг л үлээ. Тэгээд өөрөө сүүлд хэрэглэхдээ бол энэ бол миний
цомгнууд дундаас бол Kanye West-ийн Yeezus-тэй адилхан шинэ юм төрсөн цомог гэж хэлсэн л хэлээ. Би бол тэр нөө юу цомгийнхын талаар л ярмаар л юм л та. Хамгийн анхны mixtape-ийн талаар. Тэрийг бол баг Love ASAP. Тэрийг бол нэг хүмүүс жоохон нэг одоо шүүмжлэгчд бол баг цомгоос илүүтэй mixtape гэж одоо үнэлдэг байхгүй юу? Энэ 10-ны шилдэг mixtape үгээс ордог л та. Айгу чанартай гоё болсон л та. Тэр бол нэг гинт Lil Wayne-ийн стил дахиад сэргээд гараад ирсэн баг те. Chopting дууралттай. Тэгснээ юм амар swag тийм царайлаг ингээд шууд icon болсон л та. ASAP Rocky. Тэгээ яг нэг жоохон сул тал нь гэвэл нэг тийм шинэ юм тусаж үзээ тэр нь жоохон бүтлгүүдсэн. Уул нь бол ASAP Rocky-г бол нөө Drake, Kendrick гэл тэдний араас бараг 5-т оруулахаар хэмжээний нөлөөтэй байхгүй. Гэхдээ бол сая бол ихний 10-т ч оруулаагүй Bailey Complex дээр. Тэгээ зарим талаараа одоо нэг pop дуу бол хийх нь хийждэг те. Тий. Одоо Billboard хит олны зориулсан. Тэгээ энэ Babushka Boy-ыг багтаасан цомог нь яг ямар цомог болох вэ? Тэрийг л бол хүлээж юм да. Цагдаа нарыг бол амар дийсэн тийм тухайн клипэн дээр. Цагдаа нар гахаанууд байсан чи хамгийн сүүлдэнтэй Bacon болоод хян болгоо гараад ирчихсэн. ASAP Rocky бол клипнүүд нь бол тэгээд амар клип шүү дээ. Элвис дийднээс амар дандаа юм неон ашигласан те. Брэнд одоо стрит вэрүүдийг сурчилсан тиймэрхүү байдлаар. Тэгээд ASAP Rocky яг хип-хоп нь бол Travis Scott-тэй нэлээд сэтгэлтэй стил имиж те. Тэр хоёр их зарим хот сонсдог гарууд бол ялгадаг байхгүй нэг ус мөсний бол ер нь адилхан байдаг шүү дээ. Яг нөгөө нэг хэсэг чинь бас яг ингээд хоёулаа ингээд онжуулчихсан дурдвар яг хоёр шиг. ASAP-ийнх бол яг Braid гэж яваад Travis-ийнх болохоор арай өөр юм салцсан байдаг л та. ASAP-ийнх ингээд саманжаагаад ингэсэн байдаг л бас. Travis Scott, ASAP Rocky хоёр ч бас нэлийн дийсэлцтэй үст. Дийсэлцсэн. Мэдгүй тийм. ASAP Rocky ч freestyle дээр нэлээ атаклсан ш Travis Scott-ыг. Тэр хоёр хамтарч бол дууж байгаа. Наа бити хайцуул гээ. Travis Scott бас нэлээ шийдсэн л юм билээ. Тэр хоёр ер нь бол хоорондоо нэлээ асуудалтай л байгаа юм билээ. Яг нэг жанрын яг үзэгч байгаагаа бас жоохон хоорондоо асуудалтай л байдаг байх л та. Тэгээд одоо Travis Scott ч өөрөө бас fashion influencer болчихсон байгаа шүү дээ. Сүүлд одоо Kylie-тэй нийлээл бүр амар юм хийсэн шүү дээ. Амар зураг алтан даа. Тэгэхээр ер нь бол гэхдээ яг ASAP Rocky-гийн одоо өсч явж исэн нэр хүндийг бол ер нь бол Travis яг жоохон булаацсан л та. Тий. Яг өөрийг гинт гарч ирэл ингээл булаачдаг шиг. Тэгж бол санагдаад байт. Яг нөгөө үзэгчдийн энэ л өөртөө татсан л та. Гэтэл яг мань Rocky өөрөө яг одоо тийм фэшнийг яг өөрөө ингэ дэлгэрүүлж яасан. Өөрөө тэгээд одоо нөгөө суурийг тавьсан гэх юм уу те. Зохиодог гэх юм уу та тухайн юм да. Тэгээд ASAP Mob бол бас амар штэ. ASAP Ferg гэж лаг рэпер байгаа. Шилдэг траппер. Жигээс цэвэр траппер гэвэл одоо Ferg л юм байна. Босоо нэг сайн нэг дугуй ондог гэдэг юм баярсан штэ. Тэр нэг ASAP Ferg-ийн Plain Jane ч угсаа ингээл дугуй онол яваад байдаг штэ. Ride with the mob. Бүх бааранд гардаг дуу. Check with me. Гац цайны дуу баг тэр идэв. Тэр Nicki Minaj-тай ремикслсэн байсан. Тэр нь бүр таам байсан шүү дээ. ASAP Rocky-гийн юу Raf гэдэг дууг нэтгүү. Raf Simmons-ыг гэд брендийг яатсан. Үгүй. ASAP Mob ч n өөрөөсөө хоёр цомогтой шүү дээ. Нэг mixtape маань Cozy гэснээр хоёр дахь нь юу. Тэр бол их гоё дуу. Яг Quavo, Playboy Carti яахтыг одоогийн нөгөө жинхэнэ нөгөө фэшн төлөөллүүдийг бас оруулсан байхгүй. Тэгээ Playboy Carti-тэй амар сайн найзууд тэр хоёр чинь. Тэр хоёроос хамтарч дуу хийх байх. Гэтэ стил нь зохицохгүй л ахал та. ASAP Rocky ч бас Tyler-тай нийлээ найзууд. Тийм Tyler тэр хоёр чинь хамтарсан бүр project хийнэ гэж яригадаад байгаа байхгүй. Kendrick J-Cole хоёроос илүү амжилтанд хүрч магадaltaй. Яагаад гэвэл биенийхээ дээр гарах юм байхгүй шал хоёр өөр стилтэй зохиод дуу хийгээд байгаа болохоор. Тэгээ хамтарсан нэг дуу нэгдэг үст амар гоё дуу. Тэжлээс болоод тий.
Тэгээд Тайлер ч өөрөө бас ямар амар стил юм ижинэ мэдрэмжтэй юм билээ тий. Тайлер Рок 2-ийн стил дийлдэхгүй шүү дээ. Одоо NBA-гээр одоо юу Westbrook хард юм хайшин баг л тэр хоёр нэр. Тий. Галзуу шүү дээ. Тэр прожектыг Тайлер ч өөрөө бас нэг тийм царим мотол биш шүү дээ бас тий. Тайлер өөрөө итгэцсэн байсан бас. Би ингээд өөрийнхөө хоолойг сонсохоор үзий яддаг. Лалрын бүдөө хоолойтой гэдэг. Тэгэхээр энэ хоолой энэс илүү хоолойтой байсан бол би илүү артист болох байсан гэл тэгэлээд юм бэл. Яг хөө нөө мэдрэмжийн өндөр үнд ихэл ах л та. Бидэрт бол гой сонсогдол хэвчээ. Өөрт нь л таалагддаг. Угаасаа ихэнх хүмүүст өөрийнхөө хоолой таалагддаг байсан тийм. Нэг бичлэгнээс өөрийнхөө хоолой сонсож. Надад л таалагддаг шүү дээ. Тэгээд 20 онд бол Rocky-гийн шинэ цомгийг бол хүлээж байна. Тэр доп тэр кино бол хөөхөө. Тийм нэрээ тэр киног үзээрэй гэж зөвлөе. Бас Зүүлэн Андерс тоглолцсон байдаг лөө. Нилийн хитэн кино тоглолцсон. Зүүлэн Андерс хоёрт нь уу? Тийм ч лөө. Нилийн хитэн кино тоглолцсон санагдаад. Мэдэх тийм. Тэр доп бол айгүй олон рэпруу тоглолт ш. Тайга тоглолтын, Vince Staples тоглолтын. Тийм Тайга байд юм би. Өөр нэг Seed гээд Odd Future-ийн хамтлагийн тэр эмхтэй байдیں۔ Тэр чинь тэгэл хар тамирхан охин амар хасаал тэгэл жижиг хар те. Өөртөө хурцмын идэг нэг залуучуу те. Нэрдүүд тэгэл тэр өстө гоё. Сүр насны хүүхдүүдэд бол айгүй үлгэр дүүрэл болох. Бүр нийтэхээ үзмээр санагдаж шээ. Нэг хідүүлээ нэг бөөндөө үзчихлээ тэр их чинь. Тэ. Хонжох дүү. Би нэг татаж цуг үзчихсэн шээ. Тэр NW-ийн кино муу боксер гарч ирлээ юм. Нөө юу Straight Outta Compton нөө. Тэ. Зээл цаашаа юу нөө цагдаа тэр Ice Cube бол аалтгал та. Тэгээ Ice Cube бол аим. Cube банаараа шээ. Яг одоо яг тэр кинон дээр гарч байгаагаар бол Ice Cube бол ерөөсөө хамаг лирик нь л хийдэг байсан. Харин Dr. Dre Ice Cube бол бүх юмыг Dre бол ерөөсөө бит юм те. Mix producer. Тийм. Жийлээ болохоор жоохон DJ чимэг нэмэг юм аа тий. Тэр MC Ren бас яг үүгчдэг байсан л та. Easy болохоор нэг яг толгойлогч нь одоо менежер гэдэг утгаараа үүсгэсэн гэдэг. Тийм нэг новшоо болоод байна шүү дээ Easy. Тэгээ дохоор өгчлөө тий. Тэгсэн. Нэг NWA-гийн бүгднгийнх нь нэг мэдлэгтэй нэг залуу байд явал тэрийг бас өөрч авчих талаар ярилцсан аа. Яг тэр кинон гараад Straight Outta Compton гэсэн чинь бүр Улаанбаатар чинь бас хэсэг гараад Straight Outta 11 гэлээ. Нэг зураг явуулсан лөөсөн шүү дээ. Straight Outta юу юм уу? Тий. Толгой цааш гослоо Straight Outta зайсан. Тий. Манайд нь одоо юу Straight Outta хүүхдийн зураг гэж мэгэсэн. Straight Outta 6. Straight Outta 6 school. Straight Outta 24. 24 цаг. Тий. Хөгжмийн талаар бол санис чаддагтай уулзаа тий. Тэрийг ярьцсан аа. Тэрийг. Ибо болтох өдөр бол Wonder Mountain-тэй уулан зураг авахсан. Ганч гэрэл зөгцөн байлээ. Харамсалтай. Нүд нь улаацсан. Тэр бол үнэхээр фаны зураг. Vampire шиг болж ил. Би бол Wonder-г хараад шууд дуулмаар санагцсан. Тэгээд чааг явснаас ч биш бүр амар гоё. Ботаад чизэгний үзүр гараал. За. Тэгэл ботаад болгон бүжиглээ. Ботаад хийсэн шүү дээ. Хүмүүс нэмж ирсэн. 90. Ботаач дандаа нэг хуучны дуу. Амар олон ирсэн. Тэгэл. Ус чи өмнөх подкаст нэрээ бид хоёр баг яриад гард бид гурав ярьцсан. Гард ирсэн юм уу? Гардыг зочин болгож оруулаа. Зорхон бахаар. Шууд X Factor болгож оруулаа. Үгээрээ. Тэгээс ингээд лайфстайл орох уу да. Тэгээд lifestyle motherfucker. Лайфстайл дээр угаасаа Accept Rocky ярьсан юм чинь фэшн талыг жоох ярий гэж бодлоо л доо. Фэшн hype beast те. Одоо Supreme. Тэ. Яг Монголд бол гэхдээ тийм hype beast гэдэг ойлголтлоо намайг оюутан болтол бол баг байгаагүй шүү дээ. Бодлооч юу. Одоо бол ингээд хүн болгон баг Supreme аймс мэмстэй байдаг. Supreme-ийн цамц юу гэл. Одоо харин ч гайгүй болцсон шүү дээ. Нэг 2 жил мөлийн өмнө амар исэн тий. Амар исэн юу. Баг оюутан болж ахтал амар исэн шүү дээ. Яг гинт гараад ирсэн бохгүй Supreme-ийн дандаа хол Supreme. Бүр Supreme биш бүр Super Me энтергээ бичсэн тий. Тэгэл ингээл
одоо Sunday Monday те нэг хэмд барааны бүх газар тийм хулих юмнууд бол амар их гараад байсан те. Тэрнийг нь даваад эхлээ зүгээр нөгөө нэг спорт яаж аваа тийм Supreme юм өсч юу. Спортын хэдэн брэндүүдийн л нэг тийм хуурамч хөлбөр нэгдэг гэсэн үг те. Одоо Nike-ийг чинь Nike, Adidas-ийг чинь Adidas гэсэн те. Спортын брендийн л зөвхөн тийм хулих юмнууд гэдэг гэсэн. Гинт тийм Hypebeast брэндүүдийн гараад ирсэн. Энэ бол баг хиттийн л ер нь бол юу л ах л та. Supreme бол бодлого. Аа тийж юм шүү. Supreme улс төрийн явуулгал та. Supreme-ийн тооцох заалтыг мэдхүү. Supreme ингээд бүх юу ч хамаагүй зарсан шууд зарагдаад дуустдаг гэдгээ батлахын тулд тоосго зарсан байхгүй. Дээрээ Supreme гэсэн логотой тоосго. Нэг ширхэг тоосго $500 байлаа. Тэгэл шууд тим юм яагаад хүмүүс амар шүмжлээл ийм тэнэг юм хин авдгийн гэл. Supreme тэгэл тоосго зараад шууд тэр дороо байхгүй. Бараг хамгийн голдон зарагдсан бараанууд. Тэр тоосны limited edition аа. Тий, limited edition. Уусаа Supreme бүх юм чи limited гэдэг үстэй. Одоо ингээд сардаа нэг сток гаргаал тэрийгэ зараал. Санжаах ярьжсэн шүү дээ. Өөрийнхөө бичлэгэн дээр. Supreme бол жинхэнэ нөгөө нэг юу л бол юу зарна гэдгийг бодсон. Ямар санжаа? Partner. Partner. Юу л бол юу зардаг амар. Уусаа Hypebeast бас амар л та. Supreme-ийг хөгжүүлэхэд Rocky бол нэлээ өөрөөрөө оруулсан шүү. Rocky-гоос гадна яг Supreme-ийн хөгжлийг бүр туллагдсан ч нөх хин штэ. Odd Future юм маанагууд штэ. Бүгд Supreme-ийн Snap өмсөл, Supreme-ийн өнгөнгийн подолк өмсөл, ягаан хүүдийн мөд чи одоо тэгэл Odd Future л гаргаж ирсэн штэ. Нэг хэсэг бас ягаан хүүдийн ууц те. Тий. Ягаан цамц ягаан хүүдийн яаж яваад тэр ягаан хүүдийн өмсч юу харин те. Гэтэл яг ингээд за бид нар яг ингээд тим хүмүүсийг одоо рэперүүдийг ч юм уу те харахаа ингээ гоё харагддаг те. Гэтэ ингээд надад л ингээ Улаанбаатарт ингээ харахаа амьдаар нь харахаар хотл харагдаад байдаг шүү дээ. Яг хүмүүс ингээ өмсчээд Supreme гэж нэг цамц өмссөн. Гэтэл надад л нэг хот харагдаад байдаг. Эсвэл Азуудад зөгтгөө юм болов ч гэх шиг магадгүй тий. Эсвэл тухайн хүнийг дагаад тэр хувцс үнд ордог гэж болно шүү дээ. Ер нь маркетинг амар чухал гэж л боддоо шүү. Маркетинг амар чухал. Одоогийн Hypebeast чи юу юм бэ? Одоо тэгээд Off-White бол алж байгаа. Supreme-ийн хажууд чинь Bape нэг хэсэг бас алж ирсэн. Хүн болгон Bape-ийн mask. Bape ч бас алж ирсэн шүү. Bape-ийн hoodie гэл тийм. Easy чинь Bape-тэй бүр гаргаж ирсэн мэт тийм. Bape-ийн нүдтэй нэг юм цамц үйд тийм. Тэр бол амар их гардаг байсан. Гэхдээ Supreme ялч хондоо байсан л та. Тэр чинь юу Gucci мөчтэй бас хамтардаг болоо тий Supreme чинь. Тэгээд тийм яг мах гаргажсэн мэт. Тий. Supreme яг гэж өстой everywhere шүү. Тэнгүүд бүр нөгөө мөнтэй брэндүүд рүү бас ороод эхэлж байгаа хөөхтэй энэ fake юм ч одоо Gucci, Dior, Givenchy юу лээ. Supreme ч болохоор зөвхөн юм Hypebeast юм зөвхөн уулын streetwear байсан. Уулын юм skate-чэд зориулсан. Skate руу зориулсан. Хоцсон шүү. Тэгэд явандаа одоо ингээл үнтэй брэндүүд рүү ороод Tommy Momy гээл тэ. Тэгж орж ирсэн л дээ. Тэгээд Supreme болонгод Bape гарч ирээд Bape болчингод Off-White-ийн бас хөлхнүүд амар их ордог байсан. Off-White-ийн Vans, Off-White-ийн нэг өмнө Off-White-ийн бүс бол бүр өсвөл одоо хаасаа. Тийм бүр ингээд уулын тэр чинь зөвхөн шар өнгөн л байдаг. Тэгсэн ч одоо өстө өнгөөр хитний яоз язаараа бүр зүгээр нэг дэлгүүр дээр өртсөн. Гэтэ яг хөө тэгээ тэрийг авах нь бас буруу биш л дээ тийм. Яг хөө чанар нь бол муу байдیں۔ Нэр. Би нэг Off-White-ийн цамц авч өмсөн тэгээд дороо бүсэрсэн ч гэх шиг. Гэхдээ өөрт нь л таалагдаад яг имижтэй гоё зөгцөж ивэл болно шүү дээ. Хол юм. Заавал ингээ ориг юм өмсөд мөнгө өрөөд авах шаардлага байхгүй. Уус ориг нь угаасаа хідэн баг Монголд тийм шүү дээ. Сарын цайлна. Тэгээ Versace-гийн гүртэг бол $10,000. Тэр бол Монголд бол амар юу. Gucci Versace чинь Hypebeast брэнд байгаа байхгүй тий. Байх бол. Тийм үнэтэй классик брэнд байсан байхгүй. Versace-ийн цаг цүнх гэл. Versace чинь нөгөө нэг баян цагаан арьстай эмэгтэй ч зориулсан. Юу маркетинг дээр чи сонгодог бүтээгдэхүүн гэдэг. Тийм сонгодог юм. Би харин сонгодог бүтээгдэхүүнүүд л байсан. Тэгээд хамтрал эхлээд яасан. Тэрний дагаад спортын брэндүүд рүү хүртэл одоо Supreme дээр ороод ирсэн шээ.
Nike-тэй тий. Одоо тэр Off-White Off-White Jordan 2-ыг хослсон бүүз одоо зүгээр алж шít. Тийм. Dior тэнгууд Jordan-тай хамтраал бүр амар юм гаргаад ирлээ сая. Сая ч бас нөгөө нэг G-Dragon Nike-тай хамтарсан. Тэр чинь бас өөр юутай хамтраад л. Тэр чинь Bape байлоо. Тийм нэг бас нэг hype beast брэнд. Өмнө нь Air Force нэг яасан. Air Force дээр чинь Nike-тай л хамтарсан байсан. Өөр бас давхар юм. Тэгээд өөр GT чинь шууд цэргээс гарч ирээл шууд project хэллээ гээл. Тэгээ шууд тэр цэцэгтэй юу гараад ирсэн. Тийм Bape бол ер нь Азиудад илүү голцоо. Угаасаа Японы брэнд шүү дээ. Азиудад илүү амар тийм өгөөжтэй байдаг брэнд. Угаасаа K-тэй билүү. Икиматэй дуулдаг шүү дээ. KTF. Bape гэл. Occasion эднээс ч бас Bape. Тэд нар бүгд Bape-ийг ер нь бол амар алдарт гаргацсан шүү дээ. Off-White болохоор нөгөө Virgil Abloh гэдэг хар залуу байдаг шүү дээ. Өөрөө үүсгэсэн. Тэнгүүд хар арьстан ялангуяа одоо Европоос хар арьстнууд их байгаа шүү дээ. Парис мэрис тий. Тэнгүүд бүгд амар өмсөд эхэлж байгаа. Тэгээд NBA-ийн тоглогчид бол ихэнх нь Off-White-ыг өмсдөг. Off-White-ийн jeans тий. Off-White гэдэгт хүүдийн гой санагдаад тийм. Артаа юм игсэлцлээ юм уу хаа. Цагаан хар нэг тийм хүнийг татчих те классик хүн. Гэтэ яаж бодхолоор юм. Юун дээр ч хамаагүй юм Supreme гэсэн лого нагаа зарыг гэж боддог. Пасхан зоригтой шийдвэр үү. Тэгээд хамгийн гол нь мэдэрсэн байгаа байхгүй хэлээ. Том байгаас. Аах ч шүү дээ. Аах л юм да. Тэг Supreme ч нэрээ Supreme-ийн дэр мэр хүртэл байгаа гэдэг. Supreme-ийн буу мовч одоо тийм амар. Supreme-ийн асаагуур масаагуур. Бүхэн үгүй Supreme-гүй юм нэгч байхгүй нэр Supreme-ийн машин дээр хүртэл ихсэн. Ямар сайн да тоосоо зарах. Тийм Supreme-ийн байшин. Supreme-ийн хүн гэж л арай баг. Supreme гэдэг чинь өөрөө нөгөө дээд зэрэглэл гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр юундаа хүрхгээл нөгөө нэг салбар болгоно дээр амар үнэтэй гэдэг. Авах гэж зүгээр хит хондог гэлээ. 7 амар хондог шүү дээ. Тэгээ очер мочер заавдаг шүү дээ. Юу хиттэй илчээ. Гэхдээ Supreme авдаг хүмүүс тэнэг хүмүүс шүү дээ. Тэг чинь хүлээж байгаа дэлгүүрээс нь хямдхан аваад нийтэд амар үнэтэй заавдаг байхгүй. Ялангуяа тийм limited edition юмнууд их амар үнэтэй заавдаг шүү дээ. Харин тийм. Одоо тэр Jordan Mord-ны юу чинь ингээл яг стоконд гаргаал ингэнгүүд онлайнаар худалдаа авалтныг л одоо resale-г бүр амар очиж байгаа байхгүй. Тэгэхээр нэг тийм street wear юутай л болгох хэрэгтэй. Гэтэ Монголд бол байгаа шүү дээ одоо Kidalt гараад ирж байна. Гоё брэнд. Юуных гараад ирж байна. Stardust-ийнхан байна. Hype биш дээ. Одоо street wear брэнд гэвэл өөр чи юу гэдэг лээ? Өөр чи соёо. Цэцэгийн соёо байгаа. Соёо дээ нөө өөрийнхөө чи бас өөрийнхөө тийм тий. Хоёр талаас адилхан шиг. Smoke чинь соёо болсон гэж би ойлгоод байгаа шүү дээ. Smoke дахиад байгаа. Тийм үү. Гэхдээ хэдэн жилийн бараг 3-4 жилийн өмнө л цэцээ чинь Smoke одоо надад хамаагүй энэ гэсэн байсан шүү дээ. Нэг хэсэг амар хөлийн хуруугийн чи харъя. Тэр мөрөнд Smoke-ийн цамцтай хоёр ах юм. Рекламдаа. Smoke-ийн гэхдээ юмнууд явдсан ш нь нэг HIB trash shop гэх юм бол байдаг. Тэгэд Монголын гэхдээ тэр Kidalt медалтыг бол одоо хүмүүс амар авдаг болсон байл ш. Яг очрлж байгаа гараал дуустдаг юм шүү дээ. Тэнгүүд чинь л маань найзлт бас авсан байна л да. Очилж бол тэгсэн чинь доороо туссан тэгснээр монголчууд хот болцсон байлээ тэр гэж би хэлсэн. Гэтэ яг хуу тэрийг авах нь яг хуу нэг тухайн хүнийг илүү ингээд онцгой болгоно гэх юм да. Тэр цамц одоо нэг тэмтэй. Одоо өөрөө тэр брэнд нь өөрөө нэр үнэтэй. Тий. Чамд л зориулж одоо тухайн цамцыг гаргасан гэсэн бол ойлголтыг өгч байгаа байхгүй тий. Ялангуяа limited edition юм аахгүй шүү дээ. Би нэг цамц очрлж байгаа хамгийн анхны цамцыг авсан байдیں۔ Stardust-аас ус нэгийг авсан. Бэгээ одоо hype beast болж байгаа. Тэгээд өөр нэг одоо дэлгүүрүүд гэх юм одоо иймэрхүү hype beast дэлгүүрүүд гэдэг шүү дээ. Одоо Dream, Grand Master гэдэг. Тиймэрхүү дэлгүүрүүд бас
яг эндээс ингээд те 2 3 юугаар resell хийж болдсон болоод яа тийм бол би бас бодвол. Тэг грандын ирэх нь ирэх гэж бас байгалах те resell хийх хамаагүй зүгээр хүссэн үнээр resell хийж лангуун дээр тавьж болохгүй л гэж яах байлгүй те. Тэгээд би тавьдаг гэж бодод шүү дээ. Тийм. Одоо чи жишээ нь тэрэгтэй за resell хийгээд яг анхны гарсан үнээс нь үнэтэй зарлаа гэхэд тухайн дэлгүүрийн ашиг болох хүмүүс авах уу? Аавал үү. Аван л та. Тэр чинь байхгүй хай бист юм бол аав шүү дээ. Үнэхээр яг limited edition бол авах л. Тийм хятадд бол дандаа limited edition гаргаад байгаа байхгүй. Restock нь баг жил мөлийн дараа гараад миний мэдхээр. Тийм. Тэнгүүд хүмүүс бол авах л та. За нэг хятадтай юм та болчих Монгол хүн байна гэж. Жишээ нь гадаад явах гэж байгаа хүнд хүртэлтэй Монгол брендийнхээс гэл авч өгнө ш. Би бол тийж. Одоо ингээд Daily hype beast. Харин би Daily одоо Off-White Supreme тэртэй хамтруул бүр алах байх гэж бодоод байгаа. Амар Daily ч одоо бүр одоо ингээд яг тийм одоо нөгөө нэг борголж ингээл газрууд байдаг шүү дээ. Хэсэг хэлөө. Нэг эмгтээчүүдэд тийм байдаг. Эрэхтэй бас тийм хийдэм билээ шүү дээ. Гэтэ яг тийм одоо дэлгүүр брэнд биш. Зүгээр одоо ингээд хуваарчил руу шин тийм. Бүр амар хийдэн бүр ингээд савхин юм дээлмэл хүртэл хийцэн байт юм байна шүү дээ. Савхин тэгснэ ингээд энд юм юудэнтэй. Тийм. Тэднийг ч харин тэгэл коллаборатор хийгээл те одоо би тийм дийл харсан шүү дээ. Одоо зүгээр Монголд ингэх ёстой байхгүй. Дээлийг тийм болгож өгчөөл. Шууд одоо репрод юу гэдгийг Монголын фэшн айконоос шууд үнгүү өгөөл энийг өмсөд хадгалж гингүүд мо залуучууд амар авч эхлэх байхгүй. Наацх нь одоо ингээл гинжин тоор моор дээр дээлтэй явж энэ чинь сурталж байгаа байхгүй. Тэгэхээр дээлтэй ямар нэгэн байдлаар одоо ингээл Off-White-ийн дээл Gucci-гийн дээл гэсэн бодолтой Gucci-тэй хамтарсан Монгол дээл ёо тэрийг жиг нөгөө одоо ялгах гэсэн хүмүүс нь авч өмсөн шүү дээ. Тэр чинь өөрөө ингээд бас брендийг бий болгож байгаа байхгүй тий. Олон нөгөө нэг брендийг том одууд л үсгэж байгаа юм л та. Тий. Тэр чинь нөгөө нэг энгийн хүн ингээд содоо хувцлаад явангууд ингээд энэ юу өмссөн гэж байгаа шүү дээ. Тэнгүүд бүр ингээд том ингээд айкон болцсон хүмүүс амар өөртөө ихтэй тийм брендийг одоо өсгөх гол юм болж байгаа юм л та. Шал өөр хүмүүс ханддаг байхгүй ингээд хүндэлж явдаг артист нэм юм өмссөн байгаад. Ангууч мангууч гадаад явуулаад байдаг дээл өмсгөө явуултаа. Ангууч систем тэр саяны зодоон болсоос харсан уу? Сайн нэг ангуучийн нөгөө нэг MMA нэг тулаан болсоос харсан уу? Дахиад 30 секундэд ялагдсан байлээ. Уулын дэмждээ шүү дээ. Яг өмнөх байдлаараа ялагдсан баахгүй харсан чи. Юу юм шиг байгаамаа. Миний лав тэр юунаас би нэг юмнаас харсан юм аа. Яг ангууч болохоор яг ингээд яг холимог талааных спорт болох Монголдоо яг нэг тийм айхтар бол биш. Яг тэр спорт бол ингээд бас тэнцээ өөрийнх нь жинд нэг олон тамирчид байгаа шүү дээ. Бас нэг тийм айхтар сайн биш юм шиг л шүү дээ. Гэтэ ингээд яг entertainment болгоо гаргацдаг юм. Тийм. Нэг талаараа сурчлаа байгаа шүү дээ. Өөрийнх нь хобби. Тийм өөрийнх нь хобби. Болон. Тэгэл одоо ангуучаас өөр одоо тамирчин мэрчид одоо тэр One Championship гэдэг нэг UFC-ийн дараа орох бүр хоёрт орох тийм зэрэглэлтэй холимог талааны юу байхгүй юу холбоо. Тэр мөр гэрэмээр хийцэн тэгээд явдаг юм байлээ. Гарчлаа юм. Тийм гинт ангуучийн зотоолаа. Ангууч ч юм. Тэгээ ангууч нэг тийм яг хаана юу их амар мэддэг залуу юм шиг санагдаад шүү дээ. Тэгвэл уг хүн нь бол гоё хүн юм шиг байна тий. Нэг жоохон саагууд болохоос. Тэгээд дээл мэл өмсөө яваарай ч гэх муухай. Дээл өмсцгөө. #дээл. Удахгүй гэхдээ удахгүй бах уу тийм коллаборашн юмнууд гарахад бол. Тэгэл одоо хороо моромтой монголчууд тийм манай тэр нэг Монголын тэр залуу тэр Nike Foods гаргачлаа шүү дээ. Nike-с хэдүүлээ. Одоо тэнгүүд Монголыг судалж эхлэх байхгүй Монголд юм зээ. Кимоно чинь тэгэл Supreme-ийн байж л идэв шүү дээ. Кимоно Off-White-ийн хүртэл байгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр яагаад Монголтай хамтарч болохгүй гэж бид дэлхийн зах зээлд өөрийнхөө дээлийг зарах хэрэгтэй. Одоо манай BLU гэдэг брэнд гэдэг шүү дээ Монголын. Тийм. Blue тийм. Тийм Blue.
Тэр чинь бас нөө кимоно өдрхийг гаргаад идэв шүү дээ өөрсдөө. Тэд нар бас дээл мэлээ гаргавал те. Гэтэ одоо ийм дээлтэн цагтай цамц идэж шүү. Тэр мэрч байгаа шүү дээ. Гэтэ одоо Монголд ингэж дээл хийх нэг тийм за өдөөнийх холбогддог гэсэн ойлголт бол ингэж байгаа учраас дээл бол ингэж нэг тэгтээ хүмүүсийн дунд л нэг явахгүй. Дээрээс нь дээлтийн дундлага нөө ивсэг гоё юм. Юу лээ? Ивсэг энэ чинь борголжийн энэ чинь болох айгу гоё ингэ болох хэрэгтэй. Тэгээ нэг дир мэргээ брэнд байгаа шүү дээ. Тэд нар чинь гэтээ ер нь хүүхнүүд эмэгтэйчүүд ихэнхдээ одоо шинэ жилийн гоёл моёл гэхээр дээл өмсдөг болсон байлээ. Тийм шүү. Шинэ жилээр үү? Тий. Хальт харах. Хонхны яриалаа байна. Бүр дээл өмсдөг шүү дээ. Тэгэхээр дээллийг айгу олон төрлөөр хийж болохгүй энгийн өдөр өмсдөг энгийн. Тэгэхээр эмэгтэйчүүдийн дунд л хэрэглэн айгу өндөр болчиход байгаа байхгүй тий. Эрэгтэйчүүдийн дунд ч гэсэн байлгаж болох зөндөө арга байгаа байхгүй. Хавар намрын шинэ хантны яваад дээл өмсөж болно ш. Гэтэ одоо нэг үе бодоход дээл ингээ өмсдөг ойлголт бүр арай илүү юу болчих тээ. Өргөн цар үрээтэй. Арай илүү эерэг болчих тээ. Өмсдөг. Гэлтгүй яг энгийн өдөр өмсөж болох байхгүй. Тэр чи гоё харагддаг л да. Ялангуяа эмэгтэй хүнд ингээд товчтой нэг хослоо тээ юм ингээд зүг чинь шалаа өөрлөлтөө. Дээл хөдөлгөөн үүсгий. Тэр нэг хурган татвартай дээлс гоё харагддаг шүү дээ. Бас баавтай хураг гарч ирээл. Тийм. Нүнжихтэй. Нэг өвөрлөө гараа яа юуч гараад ирэх юм бэ? Мэ гараачсаа буу гараад ирсэн мэ те. Буу дээр Supreme гэж бичсэн те. Тэгээ амар ахгүй тэр чинь. Ингээл тэгсэн нэг амар шилмэ шаац те. Ингээд дэлхийн соёлтой адилхан болгочих болж байгаа байхгүй. Заавал яга адууч хүн дээл өмсөх хэрэгтэй тийм. Гэх гоё энгийн үедээ дээл өмсөв. Гэтэ одооч бас дээлийн хүмүүсээс юм өмсдөг болчихсон шүү. Нэг үе бол хамаагүй л. Маа нэг найз байдаг байхгүй бэлгүүгээ. Тэр болохоор Америк явчаад ирсэн. Тэгэхдээ ингээд дээл өмсөө явсан гэж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд Монголд амар ад үзэгддэг ингээд дээл өмсөнгүүт Америкт очингууд хүн гадаадууд вау nice тий амар гоё юм өмссөн байна. Ямар нэртэй хувцсан юм ингээд амар сонирхож чаддаг л гэх юм байл. Дээл чинь тэгээд амар олон төрлийн юм нэмж болохгүй. Наацхантэй тэгэл гүчигийн бүс зүгэл тий. Тэр гинжингийн тэр стайл дийлдэхгүй тий. Тэр арашаа дээр тэр бол угаасаа амар дээлэн тэр гүчи бэл шаац тий. Тэгснэ хүзүүндээ акатай ёо. Тэр гүчигийн бэлтэн дээр хит утах мотхтай тий. Тэр мөрөл бас дийлдэхгүй л харагдчихсэн. Тэгээ нэг наадамд оролцохдоо бас тэгцээ явчихсан ингээд хамгийн урд нь явж байгаа байхгүй тий. Ийм содоо хувцтай юу. Би наадмар тийм нэг гүч бэлтэн дээр хит утгатай. Мэ өрдөө нэг Supreme бот. Тэгээс ингээд тий дотор нь мөн хийцээ. Морин дээрээс. Нэг ахад мянгыг өгөө морин утастай. Ахаа газ тарч мянга. Морин дээр амир гүчигээ тамгалцсан. Мориных нь нэг хазар мазар офвайтын бүс дээр. Мориндоо грилс хийж өгөөд. Мориндоо грилс мэлсэн тий. Хідүүлэнгийнхэн бас энэ яриаг нэг клипэн дээр тусгачултай. Бас алахгүй юу. Дээлний яг ингээд яг үндсэн концептыг хадгалаад ингээд өөрчлөе бол гоё байна. Бөөнхөн ч болгочиж бас болно гэж би бол боддоо шүү. Бөөнхөн нэг гифтийнхэнтэй үдээд юм уу. Тэгээ бас байн урт юмтай яваад их хэцүү дөхөх тий. Нэг гүүж мөхт ч юм тий. Тэгээд хамгийн лаг хувцас гэж бол яриад идэв. Дээлээ тэмцэцэг. Дээл хөдөлгөөн. Switchcast. Зэ. Тэгээд ерөнхийдөө бол өндөрлөг тийшээ хандах уу да. Тийм зөндөө юм лээ. Хадуур морин дээр гүчи мүчи. Тэ наадмар хараарай. Мини гүчи. Би өөрийгөө харуулъя. Мини ундаг мор амар гоё. Чингуя. I have 2 horse. 2 horse have Gucci belt тэгэж игээтэй. Өтин тэгээд яг яриг подкаст ягаа сонсох вэ гэдэг талаар та хоёр бас өөрсдийнхөө ингээд үзэл бодлыг хэлээч. Подкаст нэг бодлын одоо ингээд реклам ди өөрсдөө. Дими юм ингээд үз. YouTube дээр хүмүүс ингээд дими өөрт нь хэрэггүй юм үзээлээд шүү дээ тий. Тэгжээснээс зүгээр ингээд подкаст өөрийнхөө сонирхдаг юмны тухай подкаст сонсвол бас гоё шүү дээ.
Тэгээд гадуур зугаалж муугаал эсвэл ингээ олон цагаар машин байдаг хүн байлаа гэж бодгоо. Харин тийм Подкаст сонсоо явж болох байхгүй. Тэгээд ажил сургуультай явж байхдаа ингээл машин ч юм автобус ч юм уу те ингээл SoundCloud-ор ч юм Apple-аар ч юм ингээл сонсч боломжтой байхгүй. Тэгээд хичээл дээр хичээлээ хиймээргүй ингээ хойно мэн суухаар болвол те бас ингээ подкаст сонсоход ямар ч үед хийж болох. Жишээ нь ажиллаа хийж явах хажуугаар ингээл чи нэг яриа сонсвол ингээл давхар мэдлэг авчиж байгаа гэсэн үг байхгүй. Мэдлэгч явах. Бид нэр яг бүр амар мэдлэг бол хүрэх гээд байгаа юм бол биш шүү дээ. Ингээл энэ бэ одоо яг мэддэг юмнуудаа ингээл гоё ярилцаал. ингээд Зүгээр яг сонирхолтой байх талаасаа л тийм зүгээр ингээд найзууд хоорондын яриа ингээд найзуудтайгаа сууж байгаа юм шиг л тийм мэдрэмж төрүүлж халуун дулаан мэдрэмжийг төрүүлэх гэдэг. Тэгснээс бүр амар анализ хийх гэл. Анализ хийх гэдэг чинь бол шал өөр юм тийм байна. шал өөр урсгал явж байна. Зөвхөн одоо тэр сэдвийнхаа аргументийнхаа дагуу ингээд ярилцаад ингээд эн чинь ийм болохоор ингээд юм аа. Тэ бид нар бол ингээд тодорхой мэдээлэл өргөх гээд тэр мэдэн дээрээсээ өөртөө гоё фан авах гээд бид гур бол жишээ нь ингээд подкаст хийжээд амар гоё фан гоё мэдрэмжтэй гардаг байхгүй тий. Тэгээд энийг маань илүү олон хүмүүст дэмжээсээ хүргээсэй гэсэн үгнээс бол ингээд хийж байгаа гол зорилго маань бол. Тэгэл ингээл хүмүүс өөрсдөө сонсож гисэн ингээл бид гур ингээл ярьж байгаа ч гэсэн хүмүүс ингээд цаан сонсон шүү дээ. Тэрс за нэрэл нэг найзуудаа ингэдэгтэй ч юм уу те. Тийм гоё гоё юм бас бодогдсон шүү. Тэгээд ерөнхийдөө бол манайх шиг ингэж ярьж байгаа подкаст бол айгүй цөөхөн ихэнх нь бол нэг тийм соён гэгэрүүлэх нэг подкастууд байгаа гэдэг шүү дээ. Анлоо. Тийм байлээ. Юу юм уу те. Яг хоо бидний концепт болохоор арай жоохон чөлөөтэй. Чөлөөтэй талаараа нэг битгий сонс идрээс мэдээж бол санаа авсан л та. Үлгэртөөрэй болсон. Уусаа өөртөө тэднийг сонсож ингээд өөрсдийнхөө юм бүтээж байгаа болохоор Битгий сонсохын гэсэн тийм Joe Rogan-ыг хараа. тий. Би амар Joe Rogan сонсдог болсон шүү дээ. Амар гоё юм байл. Тэгэд манай концепт бол ондоо штэ. Сакс хөгжим лайфстайл гэдэг чи яг энэ гурван юугаар ярьж байгаа юм байна уу одоо ер нь. Одоо ер нь хөгжим байран байхгүй ярьж байгаа юм байхгүй. Нэг бол даан Хослуулж хөгжмөөр ярьж нэг бол сакс ярьж байгаа подкаст бол би л мэдэхгүй. Тэр нэг фэнтези ярьж байгаа тэр залуугаас өөр бол баг байхгүй. Тэр нэг тэр нэг ялалтын Инбитагийн ялалтын орцсон байдаг. Тэр чинь угаасаа тэр сакс ярьд юм уу юу? тэр ганцхан л анги байсан шүү дээ. Ганцхан англи сакс ярьсан. Тэрнээс бол яг сакс ярьдаг подкаст биш юм уу? Тийм биш. Тэр подкаст гэдэг тэр өөрөө рэпер залуу байхгүй. Тэгээд хөтлөгч хийдэг байсан санагдаад байна. Одоо мэх захгүй бас подкаст ороод байгаа шүү дээ. Тийм. Нөө мэх захгүй бас подкаст хийдэг болсон. тэр чи юу лээ? Нийгмээс ангид лээ. Тийм. Чикагод хийдэж шүү дээ. Амар тийм сонссон. Тэгээд тиймэрхүү л байна да. Гэтэ нэр залуусаа сакс ярьдаг, хипхоп ярьдаг ийм подкаст Монголд нэрээ ер нь л байхгүй шүү. Мань горыгаа явуулаарай. Гурлаа эго бүүсттэй болсон. Тэгэд бид нэр бол одоо яг гурлаа ингээ гоё зориг тавьчихсан. Яг 7 хоног болгон яг тасралтгүй. Энэ түрүүчийн юм дээр чинь бол одоо нэг нь байхгүйсэн ч хамаагүй хоёр нь хийгээд яг тууштай л ингээл дугааруудаа гаргаад яваад баймаар байгаа байхгүй. Гэтэ яг анхнаасаа өмнө 7 хоног нэг гэж ирсэн те. Хэдүүлээ анхнаасаа ч гэсэн ерөөсөө яг за хэдүүлээ ингээд нэг очир зүггүй ингээд нэг шууд танигдаад шууд ингээд коммершал болгон цаашин те. Ямар тач ингээд тууштай ингээд юмаа ингээд гарах үедээ гаргаад ингээд явж яа гэж аах те. Тэгж ихэлсэн шүү дээ. Тэр дээр л хийгээл яваад ерөөсөө. Сая 12 сар бол бас угаасаа яхах ус газар мацгүйч очлоо те. Тийм шалтгаан байлаа. Тэгээд энэ ер нь бол ойрын зорилго бол нэг миктэй олъё те. Тэгээд өөрсдийн гэсэн болон студийн талаар болон санаа байгаад л тэгээд YouTube дээр гаргая. За ижигнээсээ YouTube дээр гаргая заа. Би оройч явуулчих юм уу. Тэгээд би бол өөртөө зорилго тавьсан байгаа. NBA Talk-ийн нэг дугаарт оролцох юм болчихсон. Ойрын зорилго бол. Одоо энэ жил би туръя да. Тэгэд би бас яаж байгаа. Өглөө болгон дасгал хийж байгаа. Яг ажилдаа явах гэсэн. Өөр болт юм лээ. Жог идэвхтэй болчих юм бэл. Хүн ингэж шүү. Ингээд өдөрт ингээд одоо ингээд байн галхаж малхал ингээд явж шүү. Алхах уус сайн шүү. Гэхдээ хүн ингээд 7 хоног яаж нэг 2 3 удаа ч юм нэг 20-30 минутын заавал нэг тийм хөдөлгөөн хийж явах хэрэгтэй гэдэг юм байл шүү. Тийм шүү. Зүгээр ингээд хөдөлж байгаагаа хөдөлгөөнтэй байгаа гэж үзэх биш те. Заавал нэг тийм
Тэгээ юуны тасгал хөдөлгөөн бол бас хийж явах ёстой л ингээд. Спорт маа. Наацхан нэг очиод заалтанд 20 минут оолчиход тэгэл болчихж байгаа. Жоо хөлсөө гаргачихад л шал өөр мэдрэмж аваа л та. Тийм. Тэгээд 2020 оныг бүгдээр ич хүчтэй өнгөрүүлсэн. Шинэ 10 эхэлж шүү те. Swishcast 2020 онд энэ 10 хамаг юм шийдэгдэн шүү те. Угаасаа бидний үе одоо эхэлж байна л та те. Z generation. Gen Z-ийн яг жинхэнэ үе нь бол эхэлж байна. Манай сонсогч гэсэн энэ 10 жигэн өөрсдөө бүтээгээрээ. Тэгээд Pray for Australia гэдэг. Тэр маань уншуултыг харсан уу? Тийм. Яг яах галаадын яамны хүн байгаа. What the fuck тэр яахын сэн оронд нь тэр маань уншуулах мөнгөө fundraiser-тэй өгөлтөө. Тэр зүгээр ингэж юм шиг эсвэл одоо тэр бас нэг хажууд нь тэр нэг бас Австралийн элчин сайд юм юу ч юм байгаад байгаа юм биш үү? Мэдгүй би л нэг хажууд нь ямар тааш нэг гадаад царайтай нэг залуу байсан нөхөр. Come on тэр Австралийн элчин сайд ойлгохгүй тхүү тэр яг би болохоор бас зайдал жоох эрэг харж байгаа юм л та. Гадаадын дээр одоо Австралийн одоо тэр нэг элчин сайдын яамны хүн ч юм уу, консул ч юм уу те. Тэр хүнтэй ингээд нэг тийм эрэг сэтгэлтэй банаахан бас ингэж үнэхээр ингэж сүлж байгаа шүү те. Үнэхээр ингээд Pray for Australia залбирж байгаа шүү гэдгийг юугаа харуулах гэж тэгсэн болов гэж бас хэлтлаасаа яг бас магадгүй тэр хүн байсан бол яхад гэж байна. Гэтэ бол арай. Хизээч улс төр шашин хоёр хизээч хосолдгүй байхгүй юу? Болдгоо. Аль нэрээ дэлхийн түүхэнд аль шилдэг зохиолч одоо шилдэг нийгэм судлаач хүн эрдэмтэн төр улс төр нэг цашин хоёр хизээч хослохгүй. Баймаа. За тийм байна. Тийм Америк Иран хоёр жоох ярих уу? Тэр бидний уурчин Ираныхаа Иракт байрлаж исэн Америкийн тэр цэргийн бааз руу цохилт өгсөн. Тий. Уурчин Ираныхан. Гэхдээ Америк л одоогоор хариу цагаан ордноос хариу мэдээлэл өгөөгүй байгаа юм билий. Трамп бол бүгднийг буудаж халах гэсэн байр суурьтай. Трамп ч нөө 52 газар Ираны 52 газар цохилт өгөх бэлэн байгаа л гэсэн биз дээ. Өөөсөө чи Англи болохоор бас Америкийн талд орно маа гэсэн. Орос ч болохоор Ираны талд орно шүү дээ. Гол зэвсэг нийлүүлдэг нь Орос юм чинь. Тэгээ Герман гэхдээ угаасаа дайнд болж болохгүй шүү дээ. Гэрээ байгуулсан угаасаа хамаг зэвсэгд хүчин тийжгтэй ингээд дэлхийн 2 дугаар дайны дараа хураагдсан шүү дээ. Герман ч ямар ч Орслуул шаан гэсэн нэг тийм юм. Тэгэл холбоотой Оросууд ингээд консалт гэж байгалаа. Европын холбоо бол хамгийн хүчтэй шүү дээ. Англи ч өөрөө Европын холбоос гарцсан шүү дээ. Тэр утгаараас Америктай бас ингэж хөвсөж болно. НАТО мата яриад. За. Угаасаа нэг хэлээр ярьдаг юм чи тээ. За өндөрлөе. Bye. Эсэ брокигийн нэг дуу. Swishcast гэдэг дуу. YouTube дуу орохгүй байх шүү уушлаарай. За.